Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зуулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. За сайхан амарцгаас нөө. Сайхан уушлаад хоёроос асуугаагүй байна. Гүгү би хариулаагүй. Ярьж ийн тэр хоолоо. Сайхан амарлаа. Бодлоо хариулчаад. Би сонсогчдоос хоёроос бусад хүмүүсийг сайхан амарсан уу? Манай найруулагч сайхан амарсан уу? Тэ? Манай найруулагчийн дадлагжигч ус болд маань сайхан амарсан уу гэж. Ус болд юм уу? Ус болд шүү дээ. Сонь байгааз. Тийм байна. Одоо биднээс асуучаач. Түүхэн нэр тийм ээ. Тийм шүү дээ. Ус болд чинь нөгөөх нь юу лээ? Улс ор төр болд. Төр болд. Улс болд. Улс болд. Энэ хидэж мэдэх юм байна ойрхон. Одоо биднээс асуух юм уу? Одоо биднээс асуу. Юу асуух юм? Юу гэсэн үг юм бэ? Амралт Саяны Надад ямар шаардлага. Хоёр зүгээр гээд амд ингээд үж хахад. За өглөөний мэнд гэр бүлийн радио 104.5 84.5 хос долгионоор та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөөг сонсож байна. Нэмээд 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг булан бүрээ сонсох боломжтой. За цаашлаад энэ жоохон мэдлэгтэй жоохон харам нэг хүн байна. Мэдлэхийг хүсэгч, гоёрлагч нэг хоёр хүн байна. Хэтрүүл мэдлэгч байна. Эдгээр хүмүүсийг харахыг хүсвэл Гэр бүлийн радио 104.5 гэд крилэр бичгээр манай пэйж байгаа. Түүн дээр яг одоо Улаанбаатарын өглөө гэд шууд нэвтрүүлэг маань эхэлчихсэн учраас орж ирээд бидэндээ хамтдаа байгаа. Цагийг өнгөрүүлээд цугтаа, бултаараа, бөөнөрөө багаараа хамтдаа өглөөг өгцгаая. Би бас нэг хүнд бас онцгой өглөөний мэндийг хүргэмээр байна. За тэр нь болохоор зэрэг өглөө намайг таксигаар хүргэж ирсэн ахгүй байна. Ахгүй намайг ахаал гэдэг байгаа. Би ч яг ахан л байлээ л дээ уулнаас. Нэгийг ахах гэж. Наа чи ямар тийм танил яагаад ч нэг бүр багаас нэг жолооч хүн машин барьж байгаа хүн дандаа ах гэдэг юм код орчхоор зэрэг дүүсэн. Тэгвэл хоёрын байр солигдох юм бол үгүй яах вэ? Нэргээс би жоох ахал юм шиг байлээ л дээ. Тий. тэрэн дээр бүр буужиг дүүшээ. Бүр бүчээсээ хэрвээ за 70 оны төлөөлөл биш бол ингээд нөгөө дүр дээр орсон. За тэгээд нөгөө зүгээр би ч одоо ингээд Улаанбаатарын өглөө маань явж ирэхлээр нэглээ хэдэн 7 хоног явж штэ. За тэгэнгүүт тэрэн дээрээс ингээд таксигаар явсан өдрүүд нэг их байгаа байхгүй. Тэгх болгондоо би манай радио ягаараа би одоо 7 цаг 15 минутанд гой би ярина шүү гэдэг тэгэхгүй. Зарим үнэн тэр энэ мэдрэл бодоо юм бэ энэ одоо гэж боддог шиж магадгүй. Гэхдээ өнөөдрийнх бол яг сонсноо. Тэргээд яг нөгөө нэг бүр ингээд долгио молгоно тааруулаад тавиад намайг маш гоё хурдан шуурхаа аюулгүй цэвэрхэн машинаар одоо ажилд минь хүргэж ирлээ. За тэгээд тэр жолооч залуудаа машин ирсэн гэсэн шүү дээ. Тэгсэн үү? Тий цав цагаан. Яг тэгсэн. Аюулгүй цэвэрхэн гоё яв элдв өнөр танаргүй. Өстө сайхан байлээ. Тэгээд тэр хүндээ өглөөний минь онцгойлог хүргэе. Сонирн байгаас би дөнгөж сая таны ард суугаар явжлаа шүү дээ. Айгуу сонирн байна. Одоо та намайг сонсож байна. Энэ үнэхээр сонирн байна. Би таны хажууд байхгүй. Таа гэдэг байгаа шүү дээ. Тэг стилтэй таа гэдэг. Тэр нэ надаас дүү юм шиг байлээ гэж. Тий, дүү юм шиг байлээ гэдэг. Үгүй дүү нэр нь баг ойлгомжтой. 60 доныг биш л бол. Дүү танд эдэргээ те. Тий. Дүү тандаа ингээд энэ өдрийн мэндийг хүргье. Дүү таньдаа тусгаалan мэдчилгээ дэвшүүлж байна. Би бас байна. ихэм дүү таныг одоо меншн хийлээ одоо. Миний сайхан дүү та сайхан амруу. За яг одоо үүний дагуу үргэлжлүүлээд мэдээж энд нэг хүн таксиныхан хүнийг урайлан дуудлаа. Энд болохоор дүү танийгаа урайлан дуудлаа. Би болохоор сонсогч танийгаа урайлан дуудаж байна. Та гэр бүлийн радио 104.5 крэлэр бичлэлээр манай дүрстэй шууд нэвтрүүлэг агаад доор нь меншн давалгаа эхэлчихсэн. Аль хэдийн манайхан меншн давалгаа яваад ингээд би бинийгээ меншн дээд буюу урайлан дуудаад эхэлсэн байна. Тэм учраас та ч гэсэндээ урайлан дуудаад хамтдаа сонсох хүссэн хүнээ наашир гэдээ дуудаад оруулаад ирээрээ. Тэгэхээр энэ маань мэдээж маргааш бэлэг болон хүрнэ. Бэлэг болонгаар өнөөдрийн меншнээс нэг хүн, за реакшнаас нэг хүн гэд өдөрт 2 хүн сонгож байгаа шүү дээ. Нийт 10 хүн дундаас нэг хүнийг сонгоод бидний зүгээс бэлэг бэлдэж өгж байгаа. Энэ удаагийн бэлэг бол маш гоё драмын жүжиг та бүхэнд үзүүлэх гэж байгаа шүү.
Нэрийг хэлээрэй. Намайг аваад яваач. Юу лээ? Тийм шүү дээ. Дагуулад яваач. Аваад яваа. Аваад яваач биш үү? Юу л нэрээ. Аваад яв билүү дагуулад яв билүү? Дагаад яваач гэв. Дагуулад яваач юм уу? Намайг дагаад явч үлээ. Намайг даагаад яваач гэдэг юм. Юу илээ? Дагуулад яваач юм бэ. Яа, тийм байна. Намайг даагаад дагуулад яваач драмын жүжиг. Мэдчихсэн хоёрыг шалгасан чи хоёр бас. Богино хугацааны санах байдаг хүмүүс шүү. Би болохоор бүр намайг дагаад явдаг чинь санаад байна шүү. Эвгүй тийм хэрцгий те. Хайр дурлалын юу үстэй. Энэ хайр дурлалын драмын нэг мом мэдээ. Яач вэ? Юу их зэрэг би нэг 5 сарын 1 хүртэл гэдсэн шүү дээ. Уучлаарай тэр чи өөр ирсэн юм бэлээ. 4 сарын 22-ны өдөр. Хүү энэ 22 сарын хүртэл гэсэн юм. Одоо 4 сарын 12-нд энэ жүжиг маань эхэлсэн. Аха. Дээрээс 10 хоног тоглож байгаа. Тийм бэ. 4 сарын 22-нд дуусч байгаа юм билээ. Энэ чинь амьдаар тоглож байгаа юм чинь бас тийм удахгүй юм айл да угаасаа бодгоо. Гэхдээ тэгтээ жижигнүүд тэгдэг байхгүй. Уддаг шүү дээ. Уддаг шүү дээ. Байдаг шүү дээ. Энэ бол яста одоо ховрын бараа болчиход байна. Тийм байна. Тийм байна. Тийм ховрын бараанаас одоо өнөөдөр реакшн болон меншн хийсэн хүмүүст одоо бид нар хоёр урилгыг өгөх гэж штэ тий. Өгөх гэж байна. За ингээд хамтдаа меншн давалгаагаа эхлүүлье. Ой, меншн давалгаа эхэлж байхад хараа нэг ийм ажиглагдлаа хөөе. Энэ жинзийн үеийнхэн ер нь ажил хэрэгч хүмүүс шүү. Энэ мэдч мэдхгүй шууд меншнийг орох гэсэн байна. Дандаа меншнийг оргилмаа. Гэж нэг охин За байна. Мина ч бас одоо зинжирүү бас зүтгэл байгаа болтоодаг байлаа. Мина гайгүй минь мэдчихэд дараа нь битсэн. Өө тийм үү. Наад чинь шал өөр. Би одоо жишээлбэл зинжирүү маш сайн зүтгэснээс бараг аавна гэсэн. Бараг орцсон. Бараг орцсон шүү. Сонирхолтой гэх юм уу амар гэх юм нэг юм хэлэх үү? Би бас зүтгэцсэн бооз. Тийм байна. Та одоо дэмэр явж байгаа. Та одоо харин бүр ингэж минцэнч байхгүй шууд байхаас. Шууд меншн хийцэн байгаа. Энэ маш ажил хэрэгж байгаа байхгүй. Энд харин хамгийн бас те боловсон соёлтойгоор ихний мэндийг мэдж байгаа хүн бол ангар байхгүй. Ангар шүү. Юу гэсэн би? Morning babes гинэ. Bibs гэж юм тийм. Тийм babes гэсэн юм. Babe гэдэг аахгүй. Одоо энэ манай зинжи үеийнхний хэллэг hi babe гэж тийм манай зинжи үеийнх нь та манай оюун цэцэг эгч маань өглөөний мэндэ энэ өдрийн ажлын өндөр амжилт хүсье гэж мэдсэн байна. Оюун цэцэг эгч бас өөрийгөө ингэж бичсэн байлээ шүү. За аялагч оюунаа эгч гэж хэлвэл гоё шүү. Тийм байна. Аялал оюунаа эгч гэж шүү. За тэгэж хэлээрэ гэж өөрийнх нь нэрийг дааж өгч шүү. Аялал оюунаа эгч өглөөний мэндийг мэдсэн байна. Хойноос нь манай Мина өглөөний мэндийг мэдсэн шүү. Ямар ч байсан. Зажима оюун цэцэг. Энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бүх хөөхөн дүү нартаа болон аялал оюунаа. Тий. Нартаа болон өрсөлдөгч бүх хөөхөн дүү нартаа болон өрсөлдөгч та бүхэнд өглөөний мэндийг тэгж байгаа. За меншн давалгааны өрсөлдөгч бол авчдаг. Жакарт өглөөний мэндэ хайр амар амгалан дүүрэн байгээ гэсэн байна. Баярлаа. За цаашлаад мэдээж меншн давалгаанууд явж байна. Өглөөний мэнд дорны удам талаас амка мэдчилж байна. Амка байна. Амка. Оо за. За ингээд дорнтод байгаа мó амка? бол орж ирж Тийм шүү. байна. Дорны удам тал гэдэг чи одоо хөдөө байгаа мó? Дорндоос юм байна. Энэ таны нэг таньдаг амка биш баха. Биш үү? Биш. Амар цэцэг ган төмөр гэдэг хүн Сонсогч шүү. тий. Амар цэцэг багхгүй юу? Би нэг ганцаархан амкаг таньдаг юм шиг. Ганцхан амкаг таньдаг байж чи. Баймар загилах гэсэн. Чи ч одоо дорн хөдөө юу? Бараг энэ амар цэцгийг чи амка болчих гээд бүр ингэж. Чи өнөөдрөөс хойш амка заа яа. миний таньдаг амка тий. Миний таньдаг амка заа яа. Ямар дураарай. Дорнод байх ёсгүй. Би хоёрт өнөөдөр нэг сонин гайхмаар мэдээг хэлэх үү? За ямар тойрч яагаад шокруулаад байна. Би бас тойрт гайхмаар мэдээлээ. За тэр гайхмаар мэдээ нь юу вэ гэхлээр штэ тий. Манайх ч одоо Монголиа гэж үчдэн штэ. Тий. Монгол гэдэг басан. Хизэнэс. Эрдэмтэн судлаачдын баг баримтуудад үндэслэн Монгол улсыг гадаад хэлнэ. Монголиа биш. Монгол хэмээ Монголц биш ээ. Монголс гэдэг баггүй. Монгол зүгээр дан Монгол шүү. За тий Монгол хэмээ нэрлэж бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ 1700-аад оноос хойш олон улсад хэвлэгдсэн 9 газрын зураг өмнө нь олонний хүртэл болоогүй архивын баримтыг судалсны үндсэн дээрх энэ дүгнэлтэнд хүрсэн. Тийм. Харин тийм өстой гоё юм байна. Би бол наадхан их таатай байна. Тэгвэл нэг Оросын нөлөөгөөр эн чинь Монголиаг олцсон штэ. Яагаад? Энэ Оросууд угаасаа бүх улсын нэрийг одоо бичгтээ. Ля болгох. Ля болгох. Тий. Ля өнгнөөс эхэлсэн юм байна тийм үү? Тийм шиг л тий. Монголиа. Өөр ямар ля вэ? Мэдгүй одоо нэг тиймэрхүү юмнууд байд юм билээ. Бүх улсын нэрнүүдийг ингээд өөрчилж Австралиа. хэсэглийг ингэж өөрчилдөг. За.
Өөр Лиата. Казахстаны яатар гэдэг. Өөр Монголын яатар гэдэг. Нөгөө бамбууштай олимп болсноос хойш олимп дээр тэгээ зарлцсан юм уу? Тэгэл тийм болцсон юм уу? Гэхдээ ер нь нийтлэг тийм нэг үндэсний өөр үндэстнүүдийг дууддаг Монголиа юм бэлээ. Үгүй Орос дээр чинь Монголский гэдэг шүү дээ. Тийм, Монголский. Одоо Монголиа гэдэг байхгүй юу? Тэр нь болохоор газрын зурган дээр ер нь нөгөө нэг нийтлэг улс орнуудын дунд бичигдэж байгаа байхгүй. Тэгээд за бүр нөгөө томоор ярих юм бол бид нэр хамгийн их үзэгдээд байгаа тэмцээн уралдаан дэлхийн хэмжээний юмнууд дээр чинь бол Монголский биш Монголиа гэж харж. Тэр чинь нөгөө Оросууд Монголский гэж бичиж байгаа. Тийм. Манайх нөгөө Япончуудыг ганцаараа Япон гэдэг юм байлээ шүү дээ. Солонгосчуудыг бид нар чинь зөвхөн ганцаараа Солонгос гэдэг юм байлээ. Бусад улсууд шал өөрөөр дууддаг юм билээ. Japan, Korea гэдэг өөрсдөө бүр хаамаан гэдэг нийтлэг дуудаг нэрнүүд байдаг бол монголчууд амар дураараа бүгдийн ганц нэрээр дууддаг юм билээ шүү дээ бид нар чинь. Яг тэрэн шиг манайхыг нэг өөр улсын дуудаг нэрийг л олон улсын болгоо хийсэн юм шиг үл. Mongolia гэдэг. Тэгвэл надаа Монгол гэдэг нь л Монгол нь илүү гоё байгаа шүү дээ. Монгол нь тийм ер нь монголчууд ба зарлан тунхаглаж байна. Гэр бүлийн радио Монголоос мэдээлж байна. Гэр бүлийн радио одоо Улаанбаатарын өглөөгөө танд хүрэхдээ бид нэгэн ураг одоо дэвшүүлдэг байгаа. Тэгээ хэдүүлээ урайгаа эхлүүлээ хилэнгээ хамтдаа хилэнгээ болон руу орох уу? За тэгье. Манай болон болно штэ. Та нар ингээд үг үгээр нь сайн бас бодороо бодож байгаад хэлүүлэх гоё штэ. Болон биш ээ. урай гэж. Тий. Та манай болон сайн бодороо гэсэн. Манх ойлгож байгаа. Одоо ерөөсөө хамаагүй болсон. Одоо угсаа цаашаа угсаа намайг ойлгоод намайг нэмэр минь хүлээж аваа. Тэгвэл тэгэж хийх хэрэг юу байгаа? Ойлгож байгаа шүү дээ угсаа. Тийм ээ. За тэгвэл ингээ хідүүлээ урайгаа хэлээ. За энийг хэлээд ч хэрэггүй юм байна тийм үү? Ойлгож байгаа. Хилээч хэрэг. Ингээ бол руугаа шилжих сайн тий. Санаж яхад их практикал юм урай юмсыг санагдаад байгаа шүү дээ. Тий бараг л ойлгож байгаа дөө тий. Энэ нь бол одоо шилбэл бид нэр сайн бид нэг хэсэг нь сайн цагийг хамт бүтээе гэд байдаг гэсэн шүү дээ. Тэг яг юу хийх юм хизээ сайн цагт бүдхийн гэдэг ч юм уу те бодож ирсэн бол одоо яг өнөөдөр бол маш ойрын ирээдүй байна те. Яг өнөөдрийг өнөөдрийг ба штэ өчигдрөөс илүү сайхан болоход та яг юу хийх юм бэ? Юм хийгээч. Ямар нэг юм хийгээч гэсэн үг штэ те. За урайгаа хэлье. За тэр нийтийн сайн сайхныг хойш нь тавьчих те. Ядаж. Өөрийнхөө л ядаж те. Өчигдрөөс илүү гэхэнд бол өчигдрөө бодох хэрэгтэй болчиход байна те. Бодох шаардлагагүй. Өнөөдөр жоохон ингээл. За тийм ээ. Хөргийн амьд өчигдрөө санахгүй байхгүй. Өчигдрөө санахгүй байна нэ. Өчигдрөө санахгүй. Өчигдрөө саний гэдэг байгаа байхгүй. За 1 2 3 ая өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болёо. Yeah! Mariox! Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5. Бяцхан найзуудаа дахин өглөөний мэнд хүргэе. Энэ бүр Энэ бүр тэгэж болж яддаг ба. Наа түүний чи бүр хоол өөрчлөж байгаа биз? Тэгэж Хаа хүүхдүүдээр дэр гэж би. Энэ аяа сонсонгууд шал өөр болчихдээ штэ. Хүүхэн шиг яг тахгүй би. Багшлаа штэ гэдэг микрофон шал өөр юм ярьдэн штэ. Гүйгүй наа. Чи жоохон цаас сууч. Би ингэ сонсох би энэ микрофон дээр харагдмаар байна. Энэ одоо ингээд бид нар ингээд Улаанбаатарын өглөөгөр 10 болоо явж байгаа шүү дээ. 10 сэдв өндөж ярьж байна. Хамгийн айдаг булан маань энэ байхгүй юу? Угсаа яагаад гэдэг асуусан байлээ те. За булангаа танилцуулъя. Булан маань 2 дахь 7 өнөختөө танд хүрэх гэж байна. Яагаад нэртэй булан байгаа? За яагаад гэхээр яагаад юм боглоо гэж юу? Яагаад вэ? Яагаад учраас? Тийм ээ, ер нь яагаад? Яагаад ч үү дээ.
томчуудаас асуухыг хүсдэг 3 асуултыг бяцхан маань биднээс асуунаа. Энэ бол бид бол мэдэхгүй байгаа. Бид ерөөсөө мэдэхгүй. Юу ч асууж Бид мэдэхгүйгээс гадна сонсогч таач мэдэхгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө гэрт ч гэсэндээ эсвэл гудамжинд таарсан бяцхан хүүхдүүд биднээс ягаад ч юм мэддэгдэхгүй нэг асуулт асуугаад бид нар тэрэнд нь шаналлаад нилээн болдог. Өнгөрсөн удаад ч гэсэндээ шаналлаад нилээн болж ирсэн. Энэ удаад харин юу болохыг бид хараахан тааж мэдэхгүй байна. Гэхдээ яг одоо сонсогч бяцхан хөтлөгч хүүхэд хөтлөгч маань бидэндээ холбогдож бэлдсэн асуулт асуух гэж байгаа. Йой. За хүүхэд хөтлөгчийг радиогийн эфир шууд утас руу залгаж орж ирэхийг урьж байна. Мэдээж дараагийн дугаараас эхлээд радио сонсож байгаа сонсогч хүүхдүүд маань холбогдож орж ирээд 3 асуултаа бэлдээд асууна гэсэн үг шүү. Яг одоо сонсож байгаа Юсү, Ивэлэн, Инэрлэн бүгд За залгасан байна тий. За. Өглөөний минь. Өглөөний минь. Яа. За өөрийгөө танилцуулаарай. Би хүүхэд хөтлөгч хүслэн байна. Хүслэн тань штэ. Хүслэн. За ах намайг бодоорой гэдэг шиг. Бид ахыгаа бодоорой. Миний дахыгаа бодоорой. Гайгүйхэн асуулт асуугаар. Хүслэн хичээл нь өглөө орж ийн үү, өдөр орж ийн үү? Хичээл өглөө орж байгаа. Одоо хичээлдээ орох гэж байгаа юм биш үү те бараг. Асуухгүй бол. Тийм байна. За, ер нь томчуудаас чи ямар нэгэн асуулт асуухаар томчууд нэг хариулж чадахгүй үе хэр их тохиолдож байна? Ер нь бүгдээ яаж хийж байгаа хариулцдаг. Яаж хийж байгаа хариулцдаг. За. Хариулсан хариултыг нь чи яг баттгаж шалгаж үзсэн үү? Итгэж тийш заримдаа тэдгээр чи худлаа ирнэ. Тэд нар ч худлаа ирнэ. Тийш. Заримдаа өөр яаж юм? Заримдаа болол тэгээд яг үнэ яриад бидний худлаа яриад үнэ ярьж байгааг яг ойлгодог юм. Яг аль нь үнэ яриад байгаа худлаа яриад байгаа юм. Наа чин бараг асуулт юм байна штэ. Томчуудын худлаа яриад үнэ яриад байгаа. Өөрөө бид асуулт юм байна штэ. Гү. Өөр асуулт бэлдсэн байгаа штэ мэдээж. За ингээ хүслэнгийн асуултыг сонсъё. Эхний асуулт нь юу вэ? Эхний асуулт болохоор тагураас гурлангаас нь асууж байгаа шүү. За яана баларсаа. Яаж байгаа? Яагаад ингээ гурлангаас асууж байгаа? За чам дууд нь хэлсэн дээ гэж. За хүүхд хичээл орох гэдэг байна гэж асуулт нь. За. Өсвөр насндаа хийсэн хамгийн зөв шийдвэр чинь юу вэ? Өсвөр насндаа хийсэн хамгийн зөв шийдвэр юу байсан бэ? Тэгээд яагаад юм бэ те? Тийм яагаад? Шийдвэр байсан бэ. За дараагийн. За хоёрдугаарх нь. Хоёрдугаараас болохоор мөнгө аз жаргал хоёрын аль нь илүү хүчтэй вэ? Яна. Баларсаа. Энэ яста өнөөдөр хяаруулсан юм байна. За яагаад? За одоо тэгвэл 3 дугаар асуулт нь. 3 дугаар асуулт болохоор саяны бараг сэдв орсон дөө. Ямар? Ингээд хүмүүс болохгүй мэдсээр үжиж яагаад худлаа ярьдаг вэ? Наачи. За ингээд нэвтрүүлгээ нь хүргэж аргая та. Бууж өглөө. Яагаад худлаа ярьдаг вэ гэсэн те? За чи одоо хичээлдээ ордоо. Нэ сонсоод хэрэггүй дээ. Бэж яагаад худлаа ярьдаг вэ? Бэж гинэ. За хүслийн чи энэ асуултыг хин нэгэнтэй зөвшөлдөж гаргасан уу? Ганцаараа сууж л гаргав уу? Ер нь бол саяны сүүлийн асуултын орон дээр өөр асуулт байсан л та. За. Энэ бодож байгаа шууд гаргачлаа. Хоёр асуултыг болохоор би бодож байгаа энэ өөрөө гар. Йоо. Чиний бодол ямар асуулттай юм бэ? Хүслийн хэдгээр анги юм бэ? Хүслэн одоо хэдгээр анги лээ? Одоо би 9-р анги. 9-р анги. Ахын чиний дүү болчихдгүү. Яшка би зөндөө дүүтэй гэж. Чиний хүүхэд байхдаа гаргасан хамгийн зөв шийдвэр чи юу байсан бэ гэдээ асуумаар шүү дээ чамаас. Одоо ууштай энэ болон бол бүр хүүхэд байхдаа. хүүхдийн яагаад гэдэг томчууд хариулдаг болоо. Тийм байна. За баярлалаа хүслээ. Хичээл номонд нь өндөр амжилт хүсье. Өнөөдрийг гоё өнгөрөөгөөрэй. Яа чи би дөрөв бүр баларсан. Харин нөгөө байдалд үлдээгээл явлаа. Баярлалаа. Хүслэн баярлалаа. Хүслэнгийн асуултанд хариулахаас өмнө надад нэг гомдол байна үү. Ямар гомдол? Өнгөрсөн 7 хоногийн одоо асуултанд бол бид 3 даасан. Яаж иж байгаад аваад гарсан шүү дээ. Тий. Одоо сонсогч нар хараа ингэж байгаа байхгүй юу? Харин тий. Бодлоо сонсоод бах таваа хангаад энэс зовх цагт
Нөхрийн чанар танигдана. Одоо яг энэ тохиолдолд бол хараа Бид зовх цагт сонсогчийн чанар танигдж байгаа шүү. За одоо ёстой жихэн та нарын чанарыг шалгах. 1146 104 5. Тий 1146 104 5 руу залга. Тий бас нөгөө нэг асуултыг нэг нэгээр нь тавьчих тий. Тэгээ за эхний асуулт. Яг хүүхдийн асуултад яагаад вэ гэдэг асуултанд нь та комент хэсэг дээр хариулт бичээд өгөөч. Эхний зүгээр эхний асуултыг хэсэг явуулж байгаа дараагийн асуулт руу ороод тэгэхгүй бол толгойн иргэн. За эхний асуулт шүү заяа. За энэ асуултыг явахаас өмнө харъя. Аялагч оюунагч миний ачгүй одоо 9 настай. Тэр надаас та яагаад явахгүй байгаа юм бэ гэсэн асуулт хамгийн хүнд асуулт байсан гинэ. Ямар эвгүй юм бэ? Та яагаад явахгүй байгаа вэ? Гэртнээ болсон. Та яагаад манад байдیں гэж манай хүүхд асууж ирсэн ш надаас. Аргагүй ээжээс төрцөн. Нөгөө ах чир нь ээжээс нь төрцөн. Гэр ойлгогдоод байгаа байхгүй юу? Логикийнхоо хувьд. Тэгснэ би нэг сони юм. Шаал ээжээс нь төрөөгүй юм. Нэг хонцыг нөхрөө. Надаас манай хүүгийн асуусан хамгийн сонин асуулт нь юу байсан гэж. Нөгөө өөрөө ганцаараа 6 жил ганцаараа ингэж явчаад яг ингэж жирэмсэн болж байгаа байхгүй юу? Тэгээ тест үзүүлээд ингэж миний хүү дүүтэй болж байгаа гэсэн чи хизээдээ жирэмсэн болцсон. Яагаад? Одоо л Тэгтэн үнэхээр хариулж чаддгүй юм байлээ. За ингээ ихний асуулт. Манайхаа сонсоороо. За сонсоорой. Энэ бол 9-р ангийн хүслэнгийн биднээс асууж байгаа, томчуудаас асууж байгаа асуулт шүү. Өсвөр насандаа хийсэн хамгийн зөв шийдвэр тань юу байсан бэ? Яагаад? За ингээд 1146 104 5 дугаарыг таны өмнө нээж байна. Энэ асуултыг танаас би 3 асууж байна. Ингээд 1146 104 5-ыг нээж байна. Харин тий. Одоо гурлал одоо ингэж одоо тэгээд. Эрkä нөгөөдхөө яваа. Эрkä хариулах юм. За сонсогч холбогдож орж ирж ашгүй харж байна уу? Өглөөний минь. Байна уу өглөөний минь. Нойко байна. Оо, Нойко. Баярлалаа. Яа харахгүй чанар чинь танигдчих шүү Нойко. Хүн чанартай хүн бэ шүү. За эхний асуултанд сонссон те өсвөр насандаа хийсэн хамгийн зөв шийдвэр нь юу байсан бэ? Яагаад гэсэн. 7-8 дугаар ингээд нөгөө химийн анги гэж байдаг байсан. Ингээс химийн анги руу шилжих гэдэг нөгөө мэрэгчлээ сонтол энэ болохын тулд химийн ангид орсон хүртэл орд ингээд. Зөв. Тэгээд химийн анги руугаа анх ороод эхний нэг 3 сар хичээлээд тэгээд салгалт авдаг байхгүй гэсэн унтсан. Тэгээд манай тэр химийн багш гэдэг нь хамсаг хүн хизээж энэ болохгүй гэж юм байхгүй. За. Манай 10 жилийн багш. Тэгээд би яг хөө ингийн анги руугаа шилжсэн хэрнээ өөрөө хичээсээр юм байгаа. Тэгээд ангаахтаа яг ороод бүр тэрэндээ үйлдэлсэн. Яагаад цог хүмүүстэй ингээд хүүхдийг ингэж үгээр одоо нэгтгэж авч байгаа хгүй тийм. За гэхдээ хаяа тийшээ хаяа бүгд тэгж харуулсан даа би бол ямар баяртай тийм болохоор хүүхдүүдтэй хэлэхэд хамаагүй том хүмүүс магадгүй чамайг унгаах эсвэл чамайг чадахгүй гэх өгнүүд хилдэж болно гэхдээ ерөөсөө тууштай өөрийнхөө ирсэн юмда зоригтой байх юм бол хичээх юм бол хэд удаа унсан ч гэсэндээ чаддгийм байлээ шүү гэж хэлсэн. Тэр ихтэйсээ хаяагүй миний шийдвэр миний хамгийн том чухал шийдвэр. Зөв шийдвэр. Хичээлээ хаяагүй шийдвэр нь хамгийн зөв шийдвэр байсан гэж байна. Яагаад гэвэл гэдгээ ч бас тайлбарлалаа шүү дээ. Тэгээ яагаад гэвэл тэр хүн намайг манай багш амар мундаг багш ахгүй хин бүр алдагтай. Тэгсэн хэрнээ чамсаггүй юм болохгүй гэдгсэн л би болцсон байсан бол одоо ингэж жаргалтай мэрэгчлэр ажиллахгүй байх байсан. Гэтэл би хаяагүй явснараа өөртөө тэгснээрээ одоо ингэ яв тавцаан зүйл хэлчихсэн. Янз юм аа. Өстой гоё жишээ байна. Тийм байна. За тэгвэл Нойко нэг хүмүүсийн холбогдсных дараагийн асууч идэх үү? өөр хүн холбогдоод асуух хэлгүй дээ. Үгүй би Нойкогоос асууж. Нойко төвхтэй биш бол асууч тий. Асууч. Гайгүй юу? Төвхтэй биш байгаа зү. Угаасаа төвхтэй байсан ч хамаагүй. За мөнгө аз жаргал хоёрын аль нь чухал вэ? Яагаад гинэ? Аль нь хүчтэй вэ? Хүчтэй вэ? 10 жил тахта мөнгийг илүү бодчих юм. Нөгөө жаргал гэж яг юу юм бэ гэдгийг мэдэхгүй нөгөө айлын олуулаа учраас тэрэндээ одоо тасвараад идэх юм аа тий. Жанга хамгаалалтад байдаг байсан. Тэгээд мөнгөтэй л болох юм бол гэж боддог байсан бол яг одоо ингээд юмдаа хүрээд ерөнхийдөө ихсэр мөнгө байлаа гэдэг ажиглалгүй байх юм бол эсвэл хинч биш юм байна гэдгийг одоо нөгөө өвчнүүдээс ээж нөгөө тий. Тэгээд өөрийнхөө амьдрал дээрээс харж байгаа учраас би ажиглалыг сонгоно. Ажиглалтай байх юм бол
тэр мөнгийг, хайрыг, юу гэдэг хүнийг л олж авч чадах юм билээ. Тэр учраас ажиргал ямар нэг. За ястой гоё. За 3 дахь асуулт нь болохгүйг нь мэдсээр байж яагаад томчууд худлаа ярьд юм болоо гэсэн. Харин тийм. Яагаад гэж асуудаг өөрөө том өмсөлөө. Яагаад хүмүүс худлаа ярьд юм болоо гэж. Яагаад тэгэхээр аль болох би худлаа ярихыг хүсдэггүй. Яагаад гэвэл манай гэр бүлийн дөрөнд нэг удаа манай гэрийн нэг хүн маань худлаа ярьснаас болоод амар том асуудал гарч ирсэн. Тэрнээс хойш манай аав гэдгийг ерөөсөө хинт хизээж худлаа ярьж болохгүй шүү гэдэг юм насаараа тангарсан юм уу одоо хайсан тийм хөө байсан. Гэхдээ яг өөрөө хүүхдтэй болоод ирэхээр зарим тохиолдолд одоо эсвэл найз нөхдөд үгүй гэдэг юм уу тухайн нөхцөл байдлаасаа тухайн хүндээ магадгүй худлаа ярьсан хамгийн бага эрсдлийг дагуулах байх юм бол тэр үедээ худлаа ярих шаардлага гардаг юм байна гэж ойлгосон. Тэгэхээр нөгөө эрсдлийн хэр хүндээ гэдгээс шалтгаалаад томчууд заримдаа худлаа ярих шаардлага гардаг шүү. Гэхдээ тэр нь дандаа аав ээжүүд чинь хүүхдүүдтэй зөвхөн тайлбарлаж дараад нь аавд хэлж өгдөг шүү гэж хэлдэг даа. За ястод хариулт байна да. Баярлалаа Ноёко. Ястод маш том аврал боллоо шүү. Энэ аимшиг болон байгааз. Тэгэхээр нөгөө худлаа ярих шалтгаан бол мэдээж хүн нөгөө хүнээ нэгэр зарим тохиолдолд бол боддог. Гэхдээ нөгөө яг нийтээр нь бодох юм бол зарим хүмүүс өөрийгөө бодоод худлаа ярьж байгаа хүмүүс байгаа. Альва юм шиг хоёр талтай. Гэхдээ миний харж миний зүйл ягаад заримдаа худлаа ярьдаг вэ гэвэл яг нөгөө талын эрсдэл нь арай худлаа ярих нь арай эрсдэл багтаа байх юм бол өстө жижиг юм дээр худлаа шалтгаан гардаг. Яг өнөөдөр би биелүүлсэн гэсэн юм аа биелүүл чаддаг хамаалсан маргаас олж идэх үү гэдэг юм аа энэ бол ингээ худлаа ярьж байгаа байхгүй. Гэхдээ үнэхээр тийм байх юм лээс өнөөдөр яагаад гэсэн бэ гэхээр гэдгийг тайлбарлаж байгаад хэлдэг учраас бас нэг худлаа ярьсандаа асуум яах юм бүү мэдээ. Тийм ээ. Одоо ер нь яг худлаа ярина гэдгийг юу хэлж байгаагаа ч бараг мэдэхгүй шүү дээ. Бид нэр өөрсдөө асуугаад байна шүү дээ. Тухайн хүнийхээ сэтгэлээс шалтгаалаад тухайн нөхцөл байдлаас шалтгаалж байх л та тэгээд хүн болгоны дотроо бодож байгаа юмнууд нь өөр бах тий. Өөр шалтгаантайгаар худлаа ярьж л байгаа байх. Зүгээр миний хувьд юм шүү. Баярлалаа. Баярлалаа Ноёко. За үргэлжлүүлэн хамтдаа хараа. Айгүй тийм уул суртай хариулт өглөө шүү. Тэглээ. За одоо та хоёр маань яг боловсруулв бодвоо. Надад нэг хариулт гараад ирлээ. Гараад ирсэн үү? За. Тий. Нөгөө сүүлээс нь эхлэе. Болохгүйг нь мэдсээр байж яагаад томчууд худлаа ярьдаг юм бэ? Бид нар чинь тийм ер нь олигтой амьтад бас биш дээ яг юм. Бид нар ер нь болохгүй мэдэхгүй шүү дээ гэж юу? Ер нь явж ер нь мэдлээгээд яг болчдөг бас биш юм бэлээ. За. Ер нь нэг юм жоохон сул штэ. Хүн ер нь хүн л гэдэг энэ нөхөр чинь угаасаа ял алдаа гаргана. Тэгээ тэр алдааных нь л нэг нь л юм байлгүй дээ. Одоо ер нь бол яг ингэж хэлэх гээд байна. Болохгүй гэдгийг мэдчлээ гэдэг нь хийхгүй л гэсэн үг биш юм бэл. Тэ. Тэгсэн ер нь хүүхдүүдээс болохгүй гэж ингээл бас хүсээд идэг шүү. Тийм. Энэ бидний буруу. Үгүй тэгтээ шүү дээ. Энэ уучлахгүйч. Энэ тэгээ боломжгүй гэсэн үг юм уу? Үгүй. Худлаа ярих боломжгүй биш. Яг болно, болох бах болно. Тэгтэл ер нь би мэдэхгүй байж болох гэж. Өнөөдрийн байдлаар миний эргэн тойрондлоо энийг ингээд бүрэн ингээд ялтсан, бүрэн ард болсон хүн бол байна уу мэдэхгүй байна. Хүслэндээ шүү дээ тий. Хэлмээр байна. За. Энэ РК-гийн битээс намайг сонс гэж. Би бол энэ бол болно. Бас айгүй олон болгож чадаад явж байгаа. Яг энэ зүйл бол байгаа. Тэгэхээр яг энэ нэгнийг харахад бас дээрээс нь хараа би ингээд хүслэнгийн яг энэ 3 асуултыг ингээд бодоол ингээд байсан чинь яг юм чинь 9-р анги штэ яг өсвөр насны дээрээ байгаа. Айгүй чухал яг өөртөө тулгараад байгаа бодит зүйлүүдийг би асууж штэ. Тэгэхээр хэдүүлээ бас нэлээд жоох ингээд нэг юм одоо би ингээд энэ 3 асуулт штэ. 3 л айгүй хоорондоо холбоотой баг нэг цол байгаа байхгүй. Одоо шийдвэл баг нэг асуулт нь нөгөөтгт ингээ хариулдаг юм шиг. Одоо шийдэл эхнийх нь өсвөр наснда хамгийн зөв шийдвэр юу байсан бэ? Яагаад? Өсвөр наснда хамгийн зөв шийдвэр гаргах нэг шийдвэр нь яг хоёр дахь асуулт нь байгаа байхгүй.
Нэгсэндээ би зүгээр хүслэнгээ юу гэж таах гэдэг нэг хэрэг одоо ийм асуулт асуугаад байна. Тэр нөхөд зөв мөнгөний хойноос хөөдөг хүн болох юм уу? Аз жаргалын хойноос явдаг хүн болох юм уу гэдэг энэ хоёрыг ялгаад тэрийг шийдэх гээд байгаа нь өсвөр насндаа гаргаж байгаа тэр хамгийн зөв шийдвэрийн нэг нь болох гэдэг байгаа юм. Нэгсэндээ байж таамаг. Үгүй ер нь бол яг эн чинь ингээд хүний тархич ингээд яг явж байгаа шүү дээ. Тэрний дараа юу гэж бодож байгаа. За гэтэл 3 дугаар асуултанд тэгвэл болохгүйг нь мэдсээр байж яагаад дахиад энэ одоо юун дээрээ өсвөр насндаа гарах гэж шийдвэртэй дахиад шууд хамаатай нөгөө аз жаргал мөнгөтэй шууд одоо хамаатай жишээлбэл одоо За логикоор үзэхээр шийдчихье. За өөр задлан шийдгээгээ. За ингээд энэ асуултыг асуусан өнгийг нь сонс. Бүгд жоохон задлж үзье. Тэгжээж цагаа явуулахгүй бол хэзээ болсон шиг. Яг бас мэдээд байгаа. Асахгүй сонсоод байгаа. жоохон философик болсон. Тийм шийдвэр бол хэлээч. Үгүй надад зүгээр яг тэгж харагдчихлаа л да. Тэгээд энэ би бодоод Гол нь яг хариулт нь яаж. За ерөнхийдөө бол тий би чинь өөрөө хариулах билүү яах вэ? Тийм шүү дээ. Танаас тэгвэл миний өмнөөс хариулчих. За миний сонирхолгүй болох гэдэг юм байна. За өсвөр наснда хамгийн зөв шийдвэр би болохоор зэрэг нэг юм энгийн зөв шийдвэр гаргаж ирсэн. Хийж үзчихэд тэр нь болохоор зэрэг за би хизээч тамхи татахгүй л гэж бодчихсон. хийж үзчихээ. Энэ бас тодорхой хэмжээгээр зөв шийдвэрүүд юм а нэг багхгүй. Тэ? Одоо тухайн үед чи яг ингээд нөгөө хүүхдүүд аягүй их нөгөө тамхи мамхинд ингээд одоогоор бол веб мэп ч юм уу те. Ялангуяа 9-р ангийн хүүхдүүд энэ тентхийн 0 мол одоо ингээд нөгөө найзуудынхаа дунд аягүй кул ингээд гоё харагдах гад ч юм уу те. Янз янзын юм одоо хэрэглэх юм сонирхол их өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр өсвөр наснда миний хамгийн гаргаж ирсэн зөв шийдвэр бол яг үдсэн. Гэхдээ тэр зүйлийг нэгдүгээр угаасаа надад утга нь ойлгодоогүй. Яг ямар зориултаа эсвэл гойд санагдаагүй. Ядаж чихэршигч амттай биш. Зүгээр ингээд гахацхаа те. Тэгээ би зүгээр яг тухайн үед шийдвэр гаргасан нөө би хизээч тамхи татахгүй гэл. Тэгээ би одоо хүртэл нэгч тамхи татахгүй, тамхич юм биш. Хизээч тамхи татахгүй тэр цагаас хойш явж байгаа. Энэ бол бас тодорхой хэмжээ зөв шийдвэр санагдтыг. Тийм шүү дээ, зөв шүү дээ. Санхүүгийн хувьд ч юм уу, эрүүл мэндийн хувьд ч юм уу те. Бас ингээд одоо тий зөв шийдвэр. Маш энгийн нэрл хэлж байгаа. Одоо зөвлөө үзэн штэ дараа нь. Хүслэнгийн маань хувьд бас яг эргэн тойронд яг ийм нэг сорил гэх юм уу, ийм нөлөөллүүд бас байгаа ах те. Тэгэхээр одоо дүүнраа одоо ялангуяа хүслэнгээ уриалахад те бас яг ийм зөв шийдвэрийн нэг бас буруу зүйлийн үлгэр дүүрэллийг бити аваарай. Бити тоогоорой. Хэсэгхэн цаг зуурын л юм зүгээр хорхоошил одоо сониуч байдаг. Тэгээ өнгөрөх юм бол тэгээ чиний амьдралын туршид энэ үр өгөөж өгнө шүү. Гэж хэлмээр байгаа. За энд аялагч оюуны агч өсвөр насндаа хийсэн зөв юм бичсэн байна. Өсвөр насндаа хийсэн зөв шийдвэр бол миний одоо хүртэл баримтлан явдаг өөрөөсөө доош насны хүүхэд бас хүмүүс загнаж зодуулсан байдлыг хараад байж чаддаггүй. Ямар ч байсан зөвийн төлөө явсан миний хамгийн зөв үйлдэл. За эхний асуултан дээр бол хэдэн хариултад өглөө шүү дээ тий. Хичээлээ орхиог өн зөв сонголт. Тамхи татахгүй гэдэг шийдвэр гаргасан нь зөв шийдвэр байсан. Яагаад гэвэл ингээл тэрнүүд ярьлаа тий. За одоо хэдүүлээ жоохон бусад дараагийнх руу нөх. Хоёр дахь нь орох уу тий. За мөнгө аз жаргал хоёрын аль нь хүчтэй вэ? Яагаад гэсэн. Энэ хоёр чинь нөгөө хооронд нь харьцуулаад үзэх юм бол хоёр өөр төрлийн зүйл байгаа шүү дээ. Нэг нь хөвсөн цаас бодит байдлаар ярих юм л дээ. Тийм, биетээр барьж болох. Нөгөөх нь болохоор зэрэг барьж болохгүй тийм нэг зүйл. Хийсвэр хагаад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр яг хамаатайг бол жоохон хамаа бол байж болно л да. Хамаа бас байж болно. Болно. Болдгоо яг мөнгнөөс болж аз жаргалгүй амьдарж байгаа хүнч байж болно л да. Тийм их тохиолдол. Бас мөнгөтэй байж аз жаргалгүй хүн байж болно тий. Тийм мөнгөгүй байж аз жаргалтай ч хүн байгаа. Нөлөөлөд байгаа юм шиг харагдаад учраас бид нэр их холбож ойлгоо. Тэгэхээр зүгээр аз жаргалд мөнгө юусаа ямар ч хамаагүй юм шүү. Нэгсэндээ мөнгнөөс хамаарж аз жаргал бий болохгүй юу? Үгүй. Бас мөнгнөөс болж аз жаргал хамаарахгүй гэвэл бас үгүй. Би жаргалтай байна гэж ингээл ингээл байгаадаа л ханаад байна гэдэг юм бол тэнд байгаа яг тэр хоёр хос жаргалтай гэдэг юм байгааз хүүхэд бол маш хэцүү байгаа шүү дээ тэнд. Гээд ингээ бодохоор бас үгүй. Гээд ингээ бодохоор шүү дээ тийм. 1146 104 тав гэдэг утас нээлттэй байгаа. Авраараа ингээ бодсон чинь үү? Гээд ингээ бодсон чинь. Яг одоо ийм ингээд бодвол бүр яг гоё бодогдох юм байна. Мөнгийг ашиглаад аз жаргалд хүрэх гээд дээ шүү дээ хүн.
Харин ад жаргалаа ашиглаад мөнгөнд хүрэх боломжгүй байхгүй юу? Ойлгох гээд байна. Аль нэгийг ашиглаад нөгөөх нь олох гээд байгаа гэдэг нь аль нь тэгэхээр аль нь зориг вэ? Нэг нь бол зүгээр хэрэглэгдэхүүн болж байна тий. Ашиглуур. Тухайн зүйлд очих гიშгүүр дамжлаг үндсэн зориг биш. Яг тэр гიშгүүр үндэ байхгүй одоо түрүүний таны хэлдэг шиг тий. Яг байхгүй байвал илүү жоохон хэцүү гэхдээ жоохон ад жаргалд хүрэх боломжтой байвал бас боломж байгаа. Ядуу хүн ч жаргалтай байж болохгүй болно гэж хариулах гэдэг байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг яг ингэж ялгах юм бол ад жаргал нь илүү хүчтэй юм байна. Тийм шүү дээ. Ад жаргал нь илүү хүчтэй тийм. Яагаад хүчтэй болж байгаа үндсэн шалтгаан нь тэр нь яг эцэц зорж байгаа зорилго нь учраас. Мөнгийг олох гээд байгаа нь тэр ад жаргалыг авах гээд байгаа юм байна шүү дээ. Тийм байна. Гэхдээ болоод яг мөнгийг бол хүчгүй гэж бол хэлээгүй. За яг жинлээд үзэх юм бол ад жаргал нь арай илүү даацтай шүү л гэж үзэж байгаа. Ер нь явж эцсийн цэгийн арай илүү биш ээ. Арайч биш. Ерөөсөө үндсэн зорилго нь баггүй. Үгүй угаасаа тийм шүү дээ. Энэ дээр чинь аль нь илүү хүчтэй вэ гэж яасан болохоос шүү. Тэр ад жаргалын эрэлт нь хүчтэй учраас тэгэхээр аль нь илүү хүчтэй Үгүй жин дээр тавилаа гэж бодоход арай илүү хүчтэй л жин дарна нэзтэй. Тэгэл тэрийг л хэлж штэ. Яах гээд идэм бэ? Биш ээ чи буруу төсөөлөл аваад байна. Жин дээр тавихаар чинь хоорондоо өрсөлдөл байгаа боломжгүй. Яах гээд нэг зэрэг угаасаа нэгсэндээ энэ хоёр хоёулаа нэг талд байгаа заяа. Харин ад жаргал нэг талд нь жин дээр нь байж байгаа нь илүү хүчтэй бүр жин даахын тулд зүгээр мөнгө гэдэг зүйл нь ад жаргалдаа тусалж нөгөө талдаа нэг талдаа байгаа гэсэн. Нэг талдаа байгаад илүү жингийг нь илүү хүнд болгож байгаа байхгүй юу? Илүү хүчтэй болгож байгаа. Наад ч гэсэн гоё дүрслэнэ. Ойлгож байна уу? Нэгсэндээ жингийн хоёр мөнгөнд бол ад жаргалыг ингэж ивэх боломжгүй байна шүү дээ. Нэгсэндээ жинлүүрийн хоёр талд ингээд өрсөлдүүлээд аль нь илүү чухал биш. Ад жаргал нь угаасаа хүчтэй гэдгийг илүү хүчтэй болгож юм илүү яхаа зүгээр энэ мөнгө гэдэг зүйл нь нөгөө жинлүүрийнхаа нөгөө талд нь гараад илүү хүнд жингийн нэмээд илүү хүчтэй болгож байгаа байхгүй ад жаргалын одоо амтын тодорхойлж байна те. Бүр ингэ хүчтэй байхаас аргагүй болгож байгаа. Та нар хүүхдэд ойлгомжтой байдлаар яриач. Та хоёрын яриаг хүүхэд бүтэл хүн ойлгоход хэцүү. Яг арай гэдэг ойлгохгүй. Би тэгтээ бас арай гэдэг дээр жоохон ингээд ингмээр байна. Арай биш бүр ингээд. Энэ хоёрыг харьцуулах ингээд боломжгүй хоёр зүйл байна. Үгүй одоо жишээлбэл харьцуулахгүй зүгээр нэг нь яг нэгийнхаа зүйлээ тусалж байгаа байхгүй юу? Туслагч нь туслагч нь дагуулна. Тийм учраас жинлүүрийн хоёр талд биш нэг талдаа байгаа гэж би төсөөл зөвлөд байгаа байхгүй юу? Хүүхдэд ярьжээлаа гэж бодоход мөнгө нь тийм шүү гэж ярих чинь бас буруу байхгүй юу? Үгүй буруу гэж ярихгүй шүү дээ. Үгүй харин тийм тэгээд тэгэхээр чин одоо наад ярьж байгаа чинь бол шал өөр ингэж хүүхдэд ойлгох. Яг буруу ойлгоод байна. Харин тийм би ингэж ойлгож байгаа. Сонсогч айгүй гоё хэлсэн байна. Бас арай өөрөөр ойлгох. Та гурав ямар ухаантай юм бэ гинэ? Яг ингэдэг байсан. Грекийн сууднууд ингэдэг байсан баг. Яг ингэж яриа те. Яг ингэж өөрийгөө жилрүүлдэг байсан баг те. Ингэж ч юм байна мó боо гэдэг. Ингэж ард түмний дунд алтарчдаг байсан баг те. Тэгээд нөгөө нэг ингэдэг байсан гэдэг байгаа шүү дээ. Нөгөө залуу оюутнууд тэгдэг байсан гэсэн. Яг тэдний ингэ ярьж байгаа ингээд сонсоод ингэ сууж байхдаа би богийн шав гэдэг ингээд дагдаг байсан гэсэн. Өөрийгөө богигоор ингээд овглаад ингээд явж байдаг. За ерөнхийдөө бол ер нь хариулт гарсан. Жохон тайлбар жохон тэгтэй хүслэн маань ойлгож байгаа. Ер нь ярих хэрэг байсан юм уу? Тэр бас хотог асуулт байна. Тэгтээ ерөнхийдөө бол мөнгө бол материалын учраас хэрэгцээг хангана. Аз жаргал боломжгүй. Аз жаргал одоо хэрэгцээг дүүргэн тий одоо мөнгө бол хэрэгцээг дүүргэн, аз жаргал бол сэтгэлийг дүүргэн. За бүрэн бүтэн болгох нь. За энд хариулт ирж байна. Өсвөр насны хүүхдийн хувьд мөнгө илүү жинтэй байгаа. Миний хувьд ч тэр үед мөнгө чухал санагддаг байсан. Анги дэвшиж, оюутан болоод амьдралд хөл тавиад ирэхээр аз жаргал нь илүү чухлыг нь мэддэм байлээ. Энэ маш зөв ойлголт. Бас тийм байх шүү. Хоёрын яг ингээл энэ туслагч гэдэг агч хүүхэд ойлгохгүй байхгүй юу? Би хүүхдэд ингэж ойлгуулах гэж байгаа шүү дээ. Хүүхдэд одоо яг энэ үед нь чи мөнгө чухал гэдгийг ойлгуулах гэдэг юм уу? Үгүй, энд хэлж штэ. Өсвөр насны хүүхдийн хувьд Минагийн үзэг бол гоё тайлбарсан байна. Байгаа. Миний хувьд ч тэр үед тийм байсан. Гэхдээ анги дэвшиж, оюутан болоод амьдралд хөл тавиад ирэхээр аз жаргал нь илүү чухлыг мэддэм байна лээ дүүнраа гэж хэлж байна. Дүүнраа над мөнгө чи одоо нэг тийм хүчтэй харагдаад байна уу? За яг. Ирээдүйд эн чинь өөрчлөгдөж шүү. Над мөнгө чи өрөндөө бол боол юм байгаа шүү дээ гэх тээ.
Тий. Одоо бол хүүхдэд мөнгө л ах юм бол бүх зүйлийг хийж болох юм шиг санагдаж байгаа шүү дээ. Найзаасаа илүү гоё уцтай болчих юм шиг, за илүү гоё өмсөж зүүх юмтай болчих юм шиг ч гэдэг юм уу те. Аз жаргалын хэмжүүр нь арай өөр байгаа. Тэгэхээр ухаан суугаад ирэхийн цагт мөнгө гэдэг зүйл чинь аз жаргалыг бүтээх зүгээр одоо яг та хоёрыг хэлж байгаачлан ийм туслагч нь болдог шүү гэдгийг хүүхдүүд яваандаа ойлгоно. Тийм учраас одоо ингэж асууж байгаа учраас тэр яваандаа ойлгох зүйлийг нь төрүүлээд яг тэгдэг шүү гэж хэлж байгаа. Тэгээ бас нэг мөн чанаруудыг нь бас таньчвал те. Ер нь бол яг зүгээр хэдүүлээ төсөөлье. Мөнгийг зорилгоо олохоор болгоцлоо гэж бодъё. Гэхдээ мөнгө олох зорилго байх юм бол мөнгө яг одоо юу гэх маш их тийм худал хуурмаг гэдэг ч юм уу те. Ийм зүйл холилдчихиж бас олдох тиймэрхүү ийм нийгэм дэлхий дээр бид нар харамсалтай амьдарч байгаа. Мөнгө олдох тийм аргууд бас байна тий. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна гэхээр зэрэг энэ зүгээр аз жаргал гэдгийг ингээд бодох ямар үнийг аз жаргалтай гэхээр зэрэг санаа зовлт байхгүй тий. Одоо юу гэх юм амар амгалан бүр чин сэтгэлээсээ баяр хөөртэй гэдэг ч юм уу тий. Одоо ер нь бол зоригтой ч юм уу шудрах ч юм уу. Тэгэхээр энэ мөнгөгөөр бүтэж болно тий. Тэгэхээр энэ бүх зүйлүүд нь штэ яг аз жаргалтай гэдэг ийм зүйл ягаад хүчтэй болж байгаа гэхээр зэрэг ямар нэг одоо зүйлээс хамааралгүй буюу тэр дундаа онцгойлоо хэлэхэд худал хуурмагаас хамаатай биш. Нэгснээр шудрах хүн зоригтой байдаг аахгүй. Яг тэр шиг мөнгө олоход ингээ худал хуурмаг ингээ байгаад тахаар зэрэг яг үнэ хэрэгтэй мөнгө олж байгаа боловч тэрийг олохын тулд худал хуурмаг дотор үгүй гэж хэлэх зориг одоо юу гэх тэнд ингээд одоо нэгс нь муухай зүйлтэй холбогдохгүйгээр мөнгө олоход аюу хэцүү байгаа болохоор хэрвээ мөнгийг зорчих юм бол аз жаргалтай байж чадахгүй гэж хэлгээд байгаа. Тийм учраас баян хүнийг балаг тойрохгүй гэдэг нэг дээр нэг кино байдаг мэдхүү. Мэдгүй манай зинжиг маш баян. Гэхдээ мөнгө зорчхоор зэрэг аз жаргалтай байх боломж байдгүй гэсэн үг. Ойлгож байна уу? Аз жаргалыг зорихоор зэрэг мөнгөтэй байх боломжтой. Мөнгийг зорилгоо олвол аз жаргалтай байх боломжгүй байдаг гэсэн үг. Эдгээр хүмүүсийг улсын хурлын гишүүн болгочих юмсан гинэ. Их үнэн үг хэлж байна. Эдгээр хүмүүсийг улсын хурлын гишүүн болгочих юмсан гинэ. Тэгвэл маш зөв ярьж гэн өөр Монгол орныг өөрчлөнө гэж. Алдаршаад шүү тий. За дараагийнх нь аз жаргалч мөнгө олж болно. Мөрөөдлийн мэрэгжил гэдэг ч аз жаргал, тайван гэр бүлч аз жаргал, ээж аавтайгаа байгаа ч аз жаргал гэд тухайн хүнд ямар хэрэгцээ байна тэрийг хангаж байгаа нь аз жаргал юм аа. Баянбор ахын яриаг энэ насан дээрээ амар ойлгоод байна. Өсвөр насны хүүхдийн өнцгөөс сонсвол амар адрамаатай тайлбарлаад байна. Толгой эргвэ өсвөр насны хүүхдийн өнцгөөс харлаа гэж байна. За мөнгө шиг хэрэгтэй зүйл энэ ертөнцийн байхгүй. Мөнгөтэй байхад тайван сайхан аз жаргалтай унтаж яхад ч мөнгө дансанд орж ирдэг байхыг мөрөөддгөө гинэ мөнхөө. Тэгэхээр мөнгө аз жаргалын түлхүүрээ гэдэг мөнгө бодож унтах нь шүү дээ. Тэгэхээр чин хар дард зүүдлээд байгаа юм. Харин хэцүү байна. Хүн арслан бар мэд зоригтой байдаг шүү гэж байна. Харин тийм. Жишээ нь гадаа гарах. За энэ бол дараагийн дахиад өөр шүү. Жишээ нь гадаа гарах аз жаргал гэж байгаа хүсэлтэй хүн зорилго нь гэтэл нүцгэн бол гарч чадахгүй санагдана. Гэхдээ зарим хүн нүцгэн ч гарч байгаа. Харин та нүцгэн гарах уу хувц өмсч гарах уу хувц мөнгө гэлтгсэн байна. За тэгвэл дараагийн сэдв рүү орё. Шууд энийг ингээ хай. Одоо энэ асуулт ойлгомжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүслэн энэ дундаас яг ингээ төвөрлээд түүгээд ойлгоо. Чи өөрөө ийм амар асуулт асуусан шүү. Хичээлээс хоцох юм бол өөрөө бороо биш шүү. Чиний бороо шүү. Чамаас боллоо. За 3 дахь асуулт нь болохгүйг нь мэдсээр байж яагаад худлаа ярьдаг вэ? Томчуудаа ах эгч нараа гэсэн. Яагаад? За хоёрыг сонсъё. Яагаад вэ? Болохгүйг нь мэдсээр байж яагаад худлаа ярьдаг вэ? Тэр вэн чангийн те? Вэ. Яагаад худлаа ярьдаг вэ? Вэ гэд ингээд доод шүдээ дээд уруулдаа хүргээд вэ гэж хэлдэг. Энэ нь шүү дээ. Ягаад чи манай 9 цаг 5 минутаас манай том өрөө гэдэг юм зингээнт гэх юм уу? Үгүй тийш оруулахгүй. Тийш орохгүй. Үгүй тэндээс сонсоор гэх гэж байхгүй юу? Үгүй. Хичээлээсээ тарж ирээд тэр нөгөө нэг юм дээр яг л энэ сэдв юм дээр нэлээд ойрхон байгаа. Өнөөдөр сонгосон сэдв. Тийм байна. Өнөөдөр. Тийм үү? Тий, аюулгүй яагаад шүү дээ. Тэгэхээр тэр том өрөөний одоо энэ юуны сэдв биш дээ амар их эвгүй сэдв. Тэр нөхөө зэрэг юу лээ? За тэрийг тэр үедээ ярья. Хилчилчих зү хүмүүс хорхосоод өнөөдрийн сэдвийг оо яах юм? Тэр чинь нууц. Тэгээ нууц байдаг байхгүй юу? Бэлтгэгүйгээр бэлтгэгүйгээр ингээд хилчгээр заяа бэлдгээд намайг явчих. Тэгээ би хараагүй байхгүй юу?
хардгуугаар ордог Тий. байхгүй. Энэ явсан сэдвүүдийг хэлэх юм уу? Мөнхөө буруугаар ойлгоод байна. Мөнхөө энэ ийм шүү. Яагаад булан хурж байгаа? Яагаад булан маань бяцхан хүүхдүүд томчуудаас асууж байгаа асуулт шүү. За мөнхөө болохоор эхнэрээсээ айгаад худлаа ярьдаг гинэ. Жижигхэн худлаа ингээл яалтчгүй ингээл дамбуулыг хийц юм шиг ингээл томдог тий. Мөнхөд хэлэхэд хараа чи тэгтээ баригдаагүй юм хаашаа юм бэ? Би болохоор ингэсэн бохгүй. Эхнэрээс айгаа худлаа хэлвэл Баригдаагүй юм уу гинэ. эхнэрээс айгаад худлаа хэлэх шиг хамгийн буруу худлаа хэлт байхгүй юм билий. Яг тэгэхээр айгаад худлаа хэлчихээр тэр нь баригдаад тэгээ бүр баларж байгаа. Худлаа хэлээгүй үдэ бүр Тий. бөө юм Аа байна. шал дими юм билий. Тэгснээс хараа эртхэн шиг зүгээр болоогоо дэлгээл ингээл улаан чирцэн дээр юм билээ шүү. Мөнгөө. Сонсогчд маань юу гэж бодож байна? 11 46 104 5. Одоо яг жинхэнэсээ зог цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Энд дээр гацчлаа. Болохгүйг нь мэдсээр ээж яагаад худлаа ярьдаг вэ? Болохгүйг нь мэдсээр ээж томчууд яагаад хүүхдэд худлаа ярьдаг вэ гэсэн байгаа. Хүүхдэд юм уу? Тий. Энэ худлаа зохиоцсон юм. Гү. Болохгүйг нь мэдсээр ээж томчууд яагаад хүүхдэд худлаа ярьдаг вэ гэсэн штэ. Тэгээ энийг нь дэлгэрүүлж асуугаа үсттэй. Тэгээ ингээ асуухад яг уу заримдаа худлаа яриад байдаг, заримдаа үнэнж яриад байдаг. Гэтэ би тэрийг ялгадаггүй гэж тэгсэн штэ. Хаяа бас худлаа ярих хэрэг яагаад ч юм гараад байдаг штэ. Хүүхдүүд амар хутаг асуулт гинэд асуудаг штэ гинэ. Өөрийн ирэхгүй хударчихгүй байна. Хударчихгүй. За энэ маш хүнд асуулт байна. Сэтгэлээсээ ярилж штэ. Тэгээд хүнд өөрийн доошоо орохгүй гэж худлаа ярих асуудал гардаг гинэ. Хүн бас нэг хаяа нэг доошоо орохгүй гэж бодоод худлаа ярих асуудал гардаг гинэ. Үн цэнтэй намаатай байж магадгүй тий. Үнэтэй юу? Алянка холбогдоод орж ирээч. Үс энэ бол ягаад ч бүх хүмүүс ингээ үнэн байгаад идэг. Гэхдээ ингээ шийдвэр гаргацсан ч юм уу одоо бас яг шууд үннийг хэлэхээр зэрэг бас аюу олон ийм таагүй нөхцлүүдийг үүсгэж гээд идэг. Гэхдээ болохгүйг нь мэдсээр үйд гэдэг чинь нэг болохгүй нөхцөлд л худлаа яриад байгаа кейсийг яриад байгаа юм шүү. Ир зориггүй болоод тэгд юм лөө. Үннийг хэлэх зориг. Үнэн чинь ир зориг шаарддаг шүү дээ. Бас тийм шүү дээ. Үнэн бол зориг шаарддаг шүү. Бас ийм хариулт ажиллах юм тий. Ингэсгээд аргалчих уу? Нарийн чи болж ийн үү? Яасаа тийг. За, үстэй. Олчлаа шүү. Болохгүйг нь мэдсээрэж яагаад худлаа ярьдаг юм бэ гэхээр зүгээр ир зориг дутаад идэг юм байна. Тийм байна. Бурууга хүлээж зөвшөөрөх ир зориг дутаж болно. За ингэсгээд. Эндээс хариулт орж ирж байна. Яарсан үед худлаа хэлдэж штэ. Эсвэл хин нэгний тухай буруу дүгнэлттэй болчих вэ гэд нөгөө хүнийг хамгаалж худлаа хэлнэ гэсэн байна. За. Ер нь л арьсаа хамгаалж л худлаа хэлтiin да бас. Хариулт өгмөөргүй асуулт байна. Үнээс зүгтваа би гинэ. Харин тийм яриа. За тэгээ ер нь бол худлаа хэлэхгүй л байх хэрэгтэй. Хийж чадахгүй бол анханасаа битгий амал хийсэн бол шударгаар хариуцлага хүлээх л хамгийн чухал. Бас настай нь холбоотой. Мэдлэгийн хүрээнд худлаа ярих шаардлага гардаг гэсэн байна. Биш нэг юм гоё үг гэдэг тий. Та нарын заан заа үгүй нь үгүй байг гэдэг. Тий. Нэг юм үг гэдэг байхгүй. Тэгэхээр энэтэй холбогдуулаад маа Nokia-гийн хэлсийг энэ одоо хоёр дахь хөвөлбөр нь хийж чадахгүй бол амнаасаа битгий амлаа гэж юм. Тий. Тэгэхээр энэ амлалт гэдэг зүйл бол яг үнэ хэрэгтэй их эвгүй зүйл. Тийм учраас ер нь бол амлалт өгөхдөө маш их бодолтой баг ер нь юугаар ч бити амал гэж бас байдаг байхгүй. Энд чинь бүр хүүхдэд бүр илүү хүрдээ. Одоо жишээлбэл худлаа ярьж байгаа зүйл манай хүү надтай яриа штэ. Та ингээ худлаа яриад байна гэдэг зүйл юу гэдэг вэ гэхээр амлалт өгөөд амлалтаа биелүүлж чадаагүй нөхцөлд манай хүүхэд надтай тэрийг бүр илүү та яагаад худлаа ярьсан бэ? Яагаад худлаа ярьж байгаа юм бэ гэдэг асуултууд орж ирдэг байхгүй. Тийм учраас хүүхдүүдийн дийлэнх нь худлаа яриад байгаа, томчууд яагаад худлаа яриад байгаа юм болоо гэдэг асуулт нь яагаад амлалтандаа хүрэхгүй байгаа юм болоо гэдэгтээ утга нэг гэсэн. Тэгэхээр томчуудаа яагаад амлалт өгсөн бэ л амлалт өгөхгүйгээр тэгэхээр за амлалт гэдэг угаасаа аяг хэцүү тийм. Амлалт чинь хэцүү байхгүй юу? За тэгээд за гэтэл яг үнээр хиймээр байна. Өгөхгүйгээр ингээд байхаар чинь зэрэг ингээд аягүй тийм бөөрхий. Хэрвээ амлалт өгчихсэн л болвол амлалтаа биелүүлэх хэрэгтэй байхгүй юу? Эн чинь аягүй жижигхэн зүйл дээр илэрдэг байхгүй юу? За амралтын өдөр аав нь амралтын өдөр аав нь ээж нь ингээд аваад гадуур салхинд гарнаа гэж хэлээл тэгсэн ирнэ ажилтаа гэж яваад өгж байгаа нөхцөл байна. Жинхнээсээ ажилтаа байна. Найс нөхөдтэйгээ уулзаад ингээд бас төөрүүлж байгаа юм ч гэсэндээ байна. Тэгэхээр чухлын зэрэгээ бас тодорхойлох хэрэгтэй. Хөөе, хөвшин хин хэсэдвээ сонгоод идэм бэ гинэ. Хөөе, Алянка. Ийм өнөөдрийн ихний булангийн одоо сэдвийг нь бид гурав сонгодог юм аа. Бид гурав ямар ч
хамаагүй. Бүүмэд харахгүй уцаар холбогдоод хүүхэд уцаар холбогдоод 3 асуулт асуудаг байхгүй юу? За тэр 3 асуултанд нь ингээд хөтлөгч мөтлөгч сонсогч монсогч бүгд нийлж ягаад нэг юм аргалаад хариулах ёстой байд юм аа. Хүүхдийн яагаад гэсэн асуултанд томчууд хэрхэн хариулах вэ гэсэн үндсэн агуулгатай. Яагаад гэдэг болон. Ер нь бол хамгийн хэцүү болоо шүү. Ер нь харахгүй орж ирдэг тий. Ямар ч бэлтгэлгүй. Тас харахгүй. Тий. Орж ирэл бодно. За одоо тэгвэл энэ асуултыг яг ингээд эцлэе гэж бодож байна. Дараагийн болон руугаа шилжих болж байгаа учраас. За тэгээд түрүүн хэлсэнчлэн урд шилж мэрэж. За үгүй нь үгүй байгээ гэдэг үгээр энэ болон дуусгах. Газ шилж. Энэ наадаханд чи баг хариулт өгөхгүй бүр томчуудаа уриалъя тий. Удлаа болж өгöd бити яриа шилжиж шууд. Шилжихээс өмнө Түрүүн даалгаа явуулсан харин болоогүй шүү дээ. Ингээд өнөөдрийн яагаад булангийн модератораар нь 9 дугаар ангийн хүүхэд хөтлөгч Хүслэн маань ажиллаа. Тэгээ биднээс асуусан асуултыг та өөрөөсөө дахиад нэг асуугаад үзээрэй. Өсвөр насндаа хийсэн хамгийн зөв шийдвэр юу байсан бэ? Яагаад тэр шийдвэрийг гаргасан бэ? Мөнгө, аз жаргал хоёрын аль нь хүчтэй вэ? Яагаад? Болохгүйг нь мэдсэрэж томчууд яагаад хүүхдэд худлаа ярьдаг вэ гэсэн 3 асуултыг томчууд биднээс асуулаа. Мэдээж сонсогчтойгоо нийлээд бид хариулахыг чадан хичээлээ. Тэгээд энэ дундаас бас хариултаа оновчтойгоор олж авч чадсан болов гэж бодож чадаагүй байсан ч одоо өнгөрсөн. Одоо байгаа л нэгдүгээр асуултан дээрээс энэ томчуудыг өнөөдөр би бүр яг тамламаар санагдаад. Дахиад нэг үргэлжлүүлэн нэг асууж байна. Өсвөр насндаа гаргасан хамгийн зөв шийдвэр юу байсан бэ? Яагаад гэсэн штэ. За нэг бодсон байгаа. Одоо тэгвэл нэг асуулт нь штэ тий. Тэр гаргасан шийдвэртээ өнөөдөр тэгвэл яг хэвэндээ байгаа юу? Хатсан юм даа. Өөрчлөгдсөн үү гэж асууж. Тэрнээс буугаад өгсөн болцсон юм байна уу? Гэж та өнөөдөр энэ асуултыг бодож гарчлна уу гэсэн аваа. Одоо 2 болон шилжихэд юу болдгийг ярнаахан мэдж байгаа. Зүрхэн давлгаа, зүрхэн асаах цаг болсон байна. Зүрхэн асааснаар бид маргааш болох, бэлгийн булангаас аздан болох буюу бэлгийн эзэн болох боломжтой байна. Маргааш шалгаруулсан тий. 2 дахь булан дээр. Маргаашийн эхний буланг дуустал меншн за зүрхэн давлгаа бол үргэлжилж байгаа. Ингээд 10 секундын зүрхэн давлгаа. Тэгээд нөгөө нэг шалгарсан хүндээ дахин хэлэхэд намайг дагуулад яваач гэдэг. Намайг дагаад яваач драмын жүжигийг. За би бол өчигдөр бол нэлээд ярьсан. Гэхдээ бас бүр би одоо нөгөө нэг баасан гарахийн орой өрн үзэхээр төлөвлөсөн байгаа. Жүжигчин одон чимээг бархуу нарын. Тэгээ бас нөгөө нэг хамтралыг хангах боломжтой. Тэр дунд бас нэг залуу байгаа юм билээ шүү дээ. Нөгөө баяна. Тий. Нөгөө нэг Gang Bay хамтлагийн. Gang Bay баяна юм уу? Тий. Баяна жүжиглэж байгаа юм байлээ. Тэгээ тэрийг бас зэрэг их сонирхолтой их залуучууд үзэж байгаа юм байлээ. Нөгөө чи нөгөө одон чимэгийг татагдаж үзэж байгаа үзэгчд байна. Бархууг татагдаж үзэж байгаа үзэгчд байна. Яг татагдах уу тэр хүмүүс. Бархуу ч давгүй шүү дээ. Давгүй юу? Бархуу ч нэлээд хүсэмжит залуугийн 1-2-оор явд юм билээ шүү дээ. Гэхдээ одоо бас тэр чин нөгөө арай залуу хүмүүс рүү шилжиж байгаа. Харин тийм учраас тэр Гамбэгийн тэр дуучин залуу. Гэхдээ тэр ч угаасаа мэрэгжлийн жүжигч юм. Мэрэгжлийн жүжигч. Тийм учраас зүгээр өсөө. Гамбэй хоёулаа мэрэгжлийн жүжигч юм билээ шүү дээ. Бүгдээрээ одоо мэрэгжлийн жүжигчид тоглож байгаа гэдэг утгаараа тэр нөгөө нэг ажилбар гэж ярьж байгаа шүү дээ. Тэр үгүй аваа. Тэр одоо бүр ингээд зүйлүүд мэрэгжлийн хүмүүс тоглож байгаа хүмүүс цаанаа нэг өөр дэс сэтгэлээрээ болдог жүжигүүдээс бас үнээр айгүй өөр байдаг. Тэ одоо нэг жүжигчид хаа ингээд дуулчихар зэрэг айгүй надад сэтгэлээрээ санагдав. Хөөх юм те. Дуучтайгаа хамгаалаад шүү дээ. Энэ төгөлдөр меншн хийж байгаа аахгүй юу Бүрбатыг. Тэгснэ ингэнэ намайг дагаад яваач бэ Бүрбат гэж меншн. Бүтэн өгүүлбэр шиг харагдчих шүү дээ. Дүнгийн сонсож байгаа хүмүүст бас хэлэхэд бодож исэн хүмүүс нөгөө нэг харамсалтай мэдээ те энэ жүжигтэй холбоотой. Энэ чинь ерөөсө 4 сарын 22-ны хүртэл тоглох юм билээ. Одоо ерөөсө хэдхэн хоног 4 сарын 12-нд нэчээд 10 хоног тоглоод 4 сарын 22-нд дуусах юм жүжиг юм биш. Өнөөдөр чи 16 шүү дээ. Ааха. За ингээд өнөөдрийн тэр жүжигийн за ёо болоогүй юм бас. Хоёр урилгыг өгнө. Одоо энэ нөгөө шалгарсан хүмүүстээ өгнө гэдгийг л ярих гэж байгаа л өмнө зөндөө болчихлоо. Даваа гаргийн 19 цаг тий. Даваа гаргийн 19 цагийн үзрийн хоёр урилгыг за би цагаа гоё зохицуулсан. Маргааш шалгаруулад ямар тий би бас цагаа зохицуулсан. Би хөөрөөл ингэж хийдэж ш дандаа. Цагаа зохицуулна, өдрийн хоолоо захиалхаа болно. Тэгсэн чи авиж байхгүй хоосон онсон ш тэр өдөр. Энэ нөгөө энэ бараа их сони юм а тий. Одоо жүжиглэж байгаа жүжигч партнер нь одон чимэг. Эхнэр нь одон чимэг. Тийм фэстээр нэг юм харсан уу? Одоо харж. Манад ч гэсэндээ байгаа. Юу? РК-гийн одоо хамт хөтлж байгаа хүн нь заяа.
тий. Гэргийн заяа. Тийм шүү дээ. Манай хамтрагч заяа, манай гэргийн заяа. Сүртэн тий. Тэгсэн чи хараа ингэж Би тэгээд бас нөгөө ижин эдэн нэчээдсэн. би айгу сонирхолтой юм өчтөд үзсэн. Тэр нөхөд зэрэг бархуугээс За. өөр газар өөр сэтгүүлч яриа авсан маа. Аха. Эхнэр буюу одоо Монгол улсын гавь жүжигчин тий одон чимгээс өөр хүн өөр газар бас яриа авсан маа. За. Тэгсэн чинь тэр хоёрын яриаг ижлэгийн асуулт асуухад тэр хоёрын хариулт нь яаж таарж байгаа вэ гэдэг ийм сонирхолтой юм харьцуулт тавьсан мөлий. Тэр ч олж үзье. Яста бүр Адилхан байна уу? бүр ингээд толгоо уусна гэдэг юм охтоо. Одоо та хацаараа л ойлголцдог болж байгаа байлгүй дээ. Тэгээд яг энэ жүжигийн талаар бас ингээд эргцүүлүүд ингээд ярьж байгаа тий. Яг тэн дээрс нөгөө эн чинь намайг дагалаа явуулдаг шиг хайрын талаар шүү дээ тий. Яг тэр хайр гэдэг зүйл яг тэр жүжигэн дээр яаж гарч ирж байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг хоёрлаа бас ажигласнаа ярьж илээ. Тэгсэн чи яг л яваа ийцэн амьсгалж илээ шүү дээ. За ийм аваа ийцэн жүжигийг та үзэх Янз. За, шалгуулъя. Шалгуулъя. Зүгт таалгаа явчихсан аль үжээ явцсан заяа аль үжээ явцсан. Одоо ингээд дараагийн болон руугаа шилжээ. Дараагийн болон түүх энд болон тун удахгүй танд хүрнэ. Түүх энд. За тэгье. Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. За гэр бүлийн радио түүх энд хэмээх одоо сонирхолтой яриа өрнүүлэх цаг маань ирсэн байна. За ер нь бол энэгээр юу вэ гэхээр нэр нь ойлгомжтой. Түүхэнд болж өнгөрсөн зүйлсүүдийн тухай өнөөдөр бид нэр ярьдаг. Гэхдээ түүхийг ямар утгаар нь авч үзэж байгаа вэ гэвэл түүх бол зүгээр л тухайн үед болоод өнгөрсөн үйл явдал төдийхнөр нь биш. Өнөөдрийн бидэнд ямар хамаатай юм бэ? Одоо энд ямар хамаатай юм бэ гэдэг одоо санааг нь давхар одоо ярилцах юм аа. Давхар ярилцах ч юу ах вэ? Тэгэл түүхээ ярихад л ойлгомжтой л доо. Түүх үргэлж өнөөдөртэй холбогддог. За би нэг ийм шийдвэр хэлье. За та хоёр түүх ярьж байгаа. Би болохоор яг энэ түүх энд булангаар дандаа дуу төрсөн дууны түүхэдийн талаар ярихаар бэлтгэж байгаа. Оо за. Яасан гинэ? За чи бүр ингэх юм уу те? Дууны талаар бэлтгэж байгаа. Бүр ингээд сорчилж би ингээд тусад нь авч үзэж байна гэсэн үг байхгүй юу? Та хоёрын маань хувьд бол тийм дагнаад явж байгаа. Та хоёр маань бол одоо энэ тентхийн дэлхийн болон Монголын түүхүүдийг ингээд цуглуулж байгаа штэ тал талаас ярьж байгаа. Тэгэнгүүт би та хоёрын дунд бас нэг дууны түүх ярих гэж байгаа. За би болохоор дэлхийн түүхэнд энэ өдөр ямар нэгэн үйл явдал болсон байдаг заавал. Гоё үйл явдал болсон байдаг. Энд бүр энэ өдрийг тэрийг нь би ингэж онцлоё заяа. Би дандаа нэг юм хоёр л мэдээ авчирж байгаа. Юу олон юм. Тий. Би хоёрыг сонсож байгаад яг юг дутааж ийн гэдгийг чинь нөхдөг. Ними. Өнгөрсөн 7 хоног гэхдээ таних байлаа шүү дээ бас. Тэгсэн үү? Тэгсэн шүү дээ. Давс чинь бүр явсараа байсан. Одоо манай гэрд ч гэсэн давсны төрөл давс бараг цугдарлаа. Энэ биш. Энэ биш. Энэ биш. Энэ яа биш гэсэн. Оливын тасын талаар ярьчих уу? Өнөөдрөө. За болжоо. Хадгалах газаргүй айгүй хэцүү дээ шүү дээ. За одоо хинээс эхлэх үү? Өш та нар ингээд над чи ингэж юмнуудаа яриулаад ингэж их хэрэлт хэрэгцээ үсхий болоо. Улаанбаатар өглөөдөө хамтарч бас ажиллах хүсэлтэй хүмүүс бол одоо байвал 88 66 1045 88 66 1045 88 66 104 5 тий. Бэлнээлтэй. Яг энэ дугаар руу залгаад Улаанбаатар өглөө та хамтарч ажиллаж болох нь болно. Би миний хоёр мэдээ хараа уулнууд маш хоёр мэдээ юм уу? Гэхдээ мэдээ биш ээ. Миний өгөх гэж байгаа хоёр юм түүх заяа. Мэдээгээ байлаа. Миний хоёр түүх заяа. За. Маш тийм том хоёр хүний түүх аахгүй юу? Тэгээ өнөөдөртөө холбогдож байгаа юм байлээ. Гэхдээ нэгийг л яриач тэ тэгвэл тийм том юм болвол тий. За би нэгийг л ярьчих заяа. Тэгвэл болоод өнгөрсөн 7 хоног чинь бид гурлаа бүр цагтаа маш олон мэдээ би бүр 3 минутанд юм яриад гарсан. Тэгсэн. За тэгвэл би энийг арай сонирхолтой байх болов уу гэж бодоод. Уул нь бол нэг нь юм. Дунд явна. Нэг нь Майкл Жорданы хамгийн сүүлийн тоглолт нь юм байлээ өнөөдөр. 2003 оны 4 сарын 16-нд 40 наснда Вашингтон одоо Wizards багийн бүрэлдэхүүнд байхдаа Philadelphia 76-гийн эсрэг тоглосон тоглолт нь түүхэнд хамгийн сүүлийн тоглолт нь болж үлдсэн байт юм байна. Тэгээд Майкл Жордан ер нь бол одоо манай NBA-гийн хизээж үл эвдэгдэх одоо рекордын GOAT гэж явдаг шүү дээ тийм. Тэгэхээр Жорданы тухай би мэдээлэл бэлдсэн байсан болчих заяа.
Амжгаа. Ямар болж байгаа л ийм. юм шиг. Хөөх миний муу Болж байгаа л ийм. За тэгвэл минийх болол Болоогүй юм байна. За тэгээд Болоогүй нь ийм заяа. За. Хоёр нэг хүүхэд байхад ингээл зургатаар гарч идэг духан дээр юуны газрын зурагтай тийм хүнийг мэдхүү. За биш ээ тэр чинь Сталин уу? Тий. Би тэр нь биш. Одоо яг Горбачев. тэр хүний одоо байгуулсан улсын одоо анхны үндэслэгчийн тухай би ярив. Энэ болохоор Владимир Ленин. За ягаад өнөө нэг орс хүн шиг санагдаад хэдэн орс байдаг нэрээ бүгдийг нэг Сталин Горбачев Владимир Ленин болохоор 1917 оны 4 сарын 16-ны яг энэ өдөр яасан бэ гэхээр 17 жилийн цөллөгөөсөө их орондоо буцаж ирсэн өдөр нь энэ өдөр юм байна. Цөллөгдсөн юм байна. Тэгээд дараа цөллөгдөөд ер нь бол дараа Большевикийн партиг одоо Большевикийн одоо намыг удирдаад төр одоо удирдажсэн засгийн газараа буулгахаар ер нь бол нутг руугаа буцаж байгаа нь энэ юм байна. Энэ өдөр юм байна. хэдэн жил гинэ? 17 жил. 17 жил цөлөгчөөд одоо буцахдаа нэг дэлхийн 1-р дайны дараа дөнгөж Орос юм ороо бусгаа төр засгийн газар мазартай яг ийм цаг үед нь эргэж ирж байгаа юм байна. Одоо ингээд мань нөхөр чинь нэг коммунист намаа байгуулж байгаа юм байна. цөллөг гэж бодсон чинь тухайн үеийн цөллөг бол жинхэнэ цөллөг байсан. Жинхэнэ сосо гаргаа явуулчихсан. Одоо үеийн цөллөг бол гурилдж байгаа хөө. Би солонгосчуудыг гайхаад идэв шүү дээ. Солонгос кино үзэхээр одоо бас этник кино мөнгөхээр цөллөгт явуул ингэвэл Монгол руу цөллөгт явуул гэдэг. Тэгэхээр бид нар одоо насаар галах юм байна. Тэгээ би унтраад шүү дээ. Энэ гэхдээ хамгийн сонирхолтой юм байлээ л дээ нөгөө над бүр амар детальны олон мэдээлэл бол байхгүй. Би маш богинохон хүргэе заяа. Германы тусламжтайгаар Орос руу ер нь буцсан гэж үздэг юм байна. Ер нь Орос орныг докторгүй болгох зорилготой байсан гэж одоо зарим хүмүүс үздэг. Одоо бүр энэ коммунист намын одоо явуулга гэдэг нь өөрөө ийм утгатай гэж үздэг юм байна. За тэгээд ер нь болаараа Швейцар улсаас Герман улсын дундуур Германыг одоо өгсөн битүү галт тэрэг гэж байгаа шүү бүр. Тэр үед одоо бүх галт тэрэг нээлттэй л байж л дээ ийм задгаа байж. Мань нөхөр бол битүү галт тэрэгээр Орос руу ирсэн гэдэг нь их сонирн байд юм байна. За үүний зорилго нь хувьсгалыг өдөөж Оросыг дэлхийн 1-р дайнаас ер нь бол болиулах одоо гол зорилготойгоор мань нөхөр Орос руу буцсан байд юм байна. Гэж одоо яг улс төрчид зарим нэг нь ингэж үздэг юм байна л да. Тэгээд яг чин үнэн бас биш байж магадгүй тийм. За ингээд нэг юм сонирхолтой өдөр үт юм биш. Тэгээд нөгөө коммунист нам чи бий болоод манай Монгол зонгол нэгдээр ингээд Ленин багшийн манай багш уу? алдарт үгийг бичсэн байна. Сур бас дахин сур гэдэг. Нэг биш ингээд үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Өөр Ленингийн хэлсэн Ленингийн хэлсэн надад үнэхээр юм мангар санагдсан үг байна. ямар үг? Би Эрдэнэтэд анх очиод Эрдэнэтийн нэг барилгын бөөрөн дээр Ленингийн үг байна. Тэгэхээр би чэйжилчий гэж бодоод харахгүй юу? Шууд чэйжилжээ лээ. Цээжилж Чи тэр нь юу гэсэн чинь нараа Марксийн сургаал бол хамгийн зөв шудраг сургаал гэсэн үг байна. Юу гэсэн үг? Коммунист үзэл санааны одоо юу? Тий, анхны нөгөө нэг эцэг байхгүй. эцэг Марксийн сургаалыг л одоо би барьд юм аа л гэдгээ хэлж ах шиг байгаа. Би одоо ингэж хэлсэнтэй адилхан юм уу да тий? Бол цаахан битээр Ленин багшийн бас хэлсэн их ухаалаг Өгнүүд өгнүүд байна шүү дээ тий. За мэдээж хамгийн алдартай нь бол сур бас дахин бас сур. дахин сурам тий. Энэ дундаас надад юу вэ? Хин ажиллахгүй байна, тэр идэх ёсгүй гэдэг Наа чи Библи үг шүү дээ. Аль Наа чи Библи үг. тав дээр гарч хин ирж ажиллахгүй тэр тий. Энэ чи Библи үг. Яг яалтчгүй Библи үг. тэгвэл энэ юу чи Угаасаа биш. Мань нөхөр хусчиж. Үгүй хосоо биш. Хусаад Угаасаа энэ хүмүүс бас айгүй олон нь угаасаа ингээл Библи үгнүүдээс ашиглаад явж Энэ нараа Тэгээ тэрийг ингээд нөгөө өөрийн юм шиг ингээд мэдрүүлсэн баг ойлголт тийм гэсэн үг байна. байна. Хувьсгал хийцэн хүнийхээ хувьд дараа энэ зөв үг хэлсэн ба шүү дээ. Хувьсгал бол найр наадам биш гэж хэлсэн ба шүү дээ. Энэ бол зүгээр юм. нэг мөнгө цуглуулдаг найр надан биш юм болж байгаа юм л шүү дээ. Хувьсгал биш юм уу? Мэдгүй би зүгээр очин алгыг нэг мөнгө цуглуулад талбай дээр жагсаал хийх гэсэн чинь хүмүүс ингээд цуглуулад байгаа юм шиг тортой юмд мөнгө цуглуулад. За. Талбай за. Шалгуу мөнгөнд явчлаа. Үгүй тэгтээ хөөе сони ард түмэнд ирэх мэдл үг гэдэг үг хэлсэн юм байна. Энэ урлагтай холбогдуулаад одоо бүх урлагийн дотроос хамгийн агуу нь одоо кино урлаг юм а гэд үг байдаг байхгүй. Гэхдээ би нэг Ленин хэлсэн гэж юу боддгоо байсан. Тэгсэн чинь бас Ленингийн хэлсэн үг дотор кино бол
бидний хувьд хамгийн чухал урлагаа гэдэг. Ер нь бол агуулга ижилхэн Тийм ийм байна. үгийг бас хэлсэн юм биш үү? Гэтэ мань нөхөрч угаасаа Яг үнэн юм байна л да. орчуулалтаа Коммунист засгийн үед одоо киног бол зохион байгуулалтаа хийдэг байлаа шүү дээ. Манай энэ сонсогчдод орс хэлдэг хүмүүс байгаа х тий. Тэгээ хэдүүлээ доотлыг нь яг энэ үгнүүдийг орсоор юу гэж хэлсэн байдаг юм бэ гэдгийг орсоор нь уншиж үзүүлэх үү? За. Хин. Үгүй. Үгүй. Учиця. Ишо. Яач ба. За би уншно. Учиця еще раз учиця. Сур бас дахин сур Тий. гэж. Наад чи яг сур бас дахин сур гэдэг үг байна. Одоо сонсож байгаа энэ хараа. За. За өөр одоо хин нэгийг нь уншиж. За. Энэ буруу хэлжлээ. Энэ буруу хэлжлээ. Наад чи нөгөө өөр аялахтаа яваад өгсөн шүү. Тэглээ. За. За тэгвэл дараагийнх нь Би нөгөө кино урлагийнхаа хэлэх үү? за тэг. Из всех искусств для нас важнейшим является кино гэнэ. Киног нь ойлгож байна. Хамгийн згийсэн нь кино. Кино. Би уг нь орс хэлүүг нь гайгүй шүү дээ. Харин тэгсэн чинь найг Асар болсон. олон жил бүр ингээд бүр уншиж чадахгүй шүү дээ. Муутч айгүй Би мууч. бүр За тэр 3 хүн Үгүй. Би ер нь ийм. Би ч За би нөгөө чи нэг 3 хүсгдэг юм хэлчих. би амар алцганаар үед сурсан байхгүй юу? Орс хэл, англи хэл хоёрыг ингээд нэг заваар уусан сурж Би бол яг орсоор сурсан. Би уншиж. Тэгэхээр ер нь бол айгүй хэцүү байгаа. Чи 6 дахыг нь хэлчихээн 3 хүн бүтээл Гүй шүү дээ. би. За уншиж. Васяг аваач. Вся гэдгийг өө. Вся гэдэг. Вася. Би хэлэхгүй. Би нэрээ хэлэхгүй. Вася вас. Facebook гэдэг Facebook гэдэг шиг өө. Facebook гэх шиг тийм. Вася. Facebook. Хөөе. За хэлж штэ энэ Йоо, яах гээд байд юм бэ? Та нар заавал хүний мууд ингэж дурлаж яах Энд гээд. орс хэлний нэг аймаар нь бичснээс өөрөөр уншдаг. Харин амар тийм хатуу дуудлага Чи зүгээр зохиогоод унш. За энийг за хэллээ. Та нар битгий хүн шоолоод байгаа шүү. Би хэлсэн шүү. Би угаасаа Ленин багшаас болж ингэж За байгаа. энэ хэлж байгаа үг нь монголоор штэ. Ард түмэнд ирэх мэдл үг гэдэг үгийг манай ясна ойлгохгүй За, байна. орсоор Хэлээд хэлчих юм авах гэж байгаа юм тийм үү? За. Сия. Сая тоор хэллээ шүү. За. Хэлдэ. Энийг одоо юу гэж last Аха. sweat Сойтам. Би нэрнгээсээ би тэрнээс найгаад байдаг орс хэлнээс энэс найгаад байдаг байхгүй юу? Яг гэвэл орс хэлийг би өөрөө ингэж сураагүй Вся учраас. власт советам гэж. Тий. Советам, Манай яа. ээж уг нь орс хэлээр өстө нэр устаас ахгүй юу? Аха. Гэхдээ би орс хэлийг ингээд болиулаад Тэр манай ээж бас рүүгээд тийм. ингээд ингэхлээр нэг тийм нэг заваарсан юм болсон Хэцүү юм байт юм а. Тэр кино бол мэдж Энэ гинөө. хэлний асуудлаас болоод яг ингээд шилжилтийн үеийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маш их хохирсон шүү нэрээ. Нэг монгол бичиг болоод, нэг орс хэл болоод, нэг англи хэл болоод тэгснээр тэрийгээ юу ч заахгүй. Тийм манай үеийнхэн бол Би яг хохирогч. яг 84 оныхан бол бүр яг хамгийн амар хохирогч нар шүү дээ. Үнэхээр хохирогч. Бүр ингээд ихний Бид хохирогчоо. Кирилл баг үзээгүй шүү дээ. Бид нар за тэрийг ярих байхгүй. За маргийн мэдээ Нөгөө нэг харахгүй үеийнхэн гэж яриад байгаа тэнд чи ирсэн юм шүү. Та нар одоо яаж байгаа юм бэ? Бүр ингээ би энэ миний хамгийн айдаг хамаг хүйс гарцсан аа. би бүх юмыг чадна л та. Гэтэ энийг л чаддаггүй юм. Олцсон шүү. За Лена ах бол нэг ийм одоо нутагтаа буцаад орсоор шүлэг гаргаж ирэх үү те. бужигнуулсан нэг ийм амар үлдэр өнөөдөр юм байна шүү. За ойлоо. За нэг тийм олигтой өдөр бас биш юм шиг байна. Би бол би төгсгий. За таныхыг сонсъё. Гүг чи. Гүг би төгсгий. Би бол цаг наргүй. Гүг би төгсгий. Минийх болохоор маш гоё дууны түүх ярих гэж байгаа. Чинийх дутуу болчвол айгүй хэцүү болчихно. Гүй яах хэрэггүй. Гүй чир. Би. Ямар хайшин юм бэ? На би. За тэгвэл аяа өөрчлөе тэгвэл. За аяа өрчлээ. Пэ бүр тийм юм. Тийм байна. Энэ ямар дуу вэ? За эхний хэсэг нь энэ нөгөө нэг копирайт авахгүй тулд AI-аар дуусныг нь оруулж байгаа шүү. За яа. За яг Чи юулээ нэгсэн таньдаг дуу хаа. Домог киноны дуу. Гүй Монгол дуу. Монгол дууны түүх ярих гэж байгаа шүү. Ээжин бороо яг. Гүй. Энэ хан цадгүй чиний сэтгэлийг яалтаа гэдэг дуу байна. Гүй. Намайг дагаад явбал яв гэдэг дуу байна. Оо за. Үгүй чинь зүгээр оргоор нь явахаар зэрэг юу яд юм уу? Копирайт. Копирайт явд юм уу? Бавдээ. Хин дээр хэд юм бол Хин эзэмшд юм бол. хин болоро тэр эзэмшиж За одоо болохоор Нийтийн дуу минь. миний ээжийн дуу. Тийм. энэ дууны түүхийн талаар ярих гэж байна. Энэ дууны За. түүхийн талаар та хоёр мэдэх үү? Ястаа мэдгүй. Ёстой мэдхгүй юу? Ястаа над сонир За санагчлаа. тэгвэл түүхийнхэн талаар та бүхэнд ярьж өгье. Шүлгийг нь бичсэн Данди Ядамгой
одоо тэр шүлгийн Ядамгой юм ба шүү дээ. Тийм, тэр түүхийг нь ярих гэж байна гэсэн үг. Тэртээ 50-аад оны үед ховдын манхан сумын захиргаанд ажиллаж байж л дээ. За тэгээд нэг өдөр ээж нь цасан шурганд малтагаа урууцсан тухай хэл ирж мэдээж хүүн носон хон сандраал буу юм болоод маш хурдан гараад хайлтын баг ажилтсан байгаа зү. За эрлийн баг бүтэн өдөржин яваад нар гудаахын үед шуурганд урууцсан малыг нь олж чадсан. Хөрхий. Нөгөө хайж явж исэн малыг нь олчих Яна байгаа ээж нь олдоог юм байна. Тэгсэн хонин шагаа шиг хурчигсан бүрнээрээ байна гинэ тэр мал нь. Хөрхий. За тэгээд хамгийн харамсалтай нь дан тэрлэгтэй хөөрхий чинь хонио тогтоох гэж усан хулган болтлоо гүйсний эцэст түр амс хийхдээ модны ороод шилбүүрээ ирүүндээ тулаад тэр чихтэй гантиг болон царцсан байсан байна. Ямар амар тий. Ээжигээ хөшөө шиг хүлдүүс болсныг нь нүдээр харсан хүн уйлан хайлан харамсан гашуудахта ямар хүү төрүүлстэй ээж минь та хараараа гэж хагцлын гашуун нулимсаар яг энэ шүлгээ бүр бичиж дуусгасан гэдэг юм бэлээ. Тэгээ ховдын цэцэг сумын уугуул за одоо 83 настай зохиолч Баттулаг ингэж ярьсан байт юм байна. Тэр жил Данди Ядамгой бид хоёр манхны улаан хүрээ баррикад дээр таарсан юм аа. Борцныхноор юу вэ гэж намайг цаашлууллаа. Ард аюуш маха борцлно гэдгээс үүдэж цэцгийнхнийг тэгж нэрлдэг байсан юм аа. Өвгнөөс би ээжийн тухай дууг нь асуухад муу ах нь нэгдлийн хідэн хоньны төлөө хөшөө болоод зардсан хайртай ээжийнхээ алтан шарилын өмнө харуулслын халуун нулимстэй энэ шүлгийг бичсэн да гэж хариулсан гэсэн. Ийм л харуулслын дуу өнөөдөр бидний хувьд ээжийн тухай дууны номер 1 дуу болчиход явж байгаа гэсэн үг. Харуулслын дуу. Зөвхөн ээжийн ч дуу биш энэ бүр гадны улстайгаа хүмүүс яг энийг л дуулахаар ингээд нэг юм нутаг бодогддог штэ. Бас л За би одоо та нарт тэгвэл шүлгийг уншиж үгэй. За тэг. Одоо эн чинь яг нөгөө түүхийг мэдчихлээ шүү дээ бид. Түүхийг мэдчихээд одоо тэр төсөөлөл дээрээ яг ингээд харуулслаас болж битсэн тэр. За. За. Миний ээж сүүний үнэр шингэсэн сэвлэг дайхтай байхад минь дууны сайхан игшгээрээ эвлэг зөөлөн бүүэлсэн. Миний ээж сайхан ээжи Миндас зөөлөн уян ээжи буруу хийвэл хатгүй ээжи буурал болсон ч чадуу ээжи хүүгээ гисэн намайга хүний зэрэгт хүргэх гээд цаг эргэх мөч бүрийд цацлаан өргсөн миний ээж сайхан ээжи Миндас зөөлөн уян ээжи буруу хийвэл хатгүй ээжи буурал болсон ч чадуу ээжи ямар хүү төрүүлснэ ээж минь та хараарай. Ямар хүнээр мануулснаа их орон минь та үзээрэй. Миний ээж сайхан ээж, Миндас зөөлөн уян ээж, буруу гэвэл хатуу ээж, буурал болсон ч чадуу ээж. Үгийг яруу наригч Данди Ядам, аяагийн төрийн сойрхол хөгжмийн зохиолч Эргэцэнгийн Чотг. За стонер комментууд араараасаа бас хөвөрсөн байна. Яа. За ингэж бид хийх юм. Алж ядж байна. Таны түүх явах юм уу яах юм? Тэгээ сүүлд нь яриагээд ачаа. Ингээл за баа гэд нэгээ салгацсан бол те. За. Яа. Ийм хаттай дуу юм байна л да. Тэгээ би яагаад нөө дууны түүхүүд ярих гэж бодсон гэхэлэр бидний заримдаа ингээ наац жаргалтай гэж бодож байгаа дуунууд маань цаана маш олон тийм гонигт түүхүүдийг агуулсан байт юм байна. Тэгэд их хвчлэн гонигт түүхтэй дуунууд байт юм байна. Тэгсэн хэрнээ хүний зүрх сэтгэлд хамгийн их ингээ шигдээстэй хүний хамгийн түрүүнд тархинд нь орж ирдэг энэ дуунуудыг ингэж хүний сэтгэлд хүртэл дуулж чадсан нь яагаад гэвэл тэр хүн үүгээрээ амьдарч үүнийг харуулахыг зорьсон учраас энэ дуу тийм амтай байдаг гэсэн үг. Ерөн тэгтээ хүний нөгөө энэ гониг ер нь хүнд илүү одоо ийм юу өгдөг баха. Ийм ухаарлал ч юм уу тийм амар их өгдөг бах гэж би бодоод байна шүү дээ. Ер нь тий яг хагцлын дуу мó нэг ийм юутэй өгдөг сүнстэй өгдөг шүү дээ нэг тийм. За баярлалаа. Ёстой энэ түүхэнд энэ сүүний өнөр энэ алдартай дуу ийм
нөхцөл байдлаас үүссэн байна гэдэг би өстө мэддэг юм байна. Тийм. Чи өмнө сонсч ирсэн үү? Гүү, өстой сонсоогүй юм байна. Яг иймэрхүү түүхүүд бол сонсч ирсэн л да. Гэтэ яг энэ дууны түүхийг бол ийм байсныг бол ерөөсөө үнэхээр мэддэг. Харин ёстой сонио юм тий. Анх энэ дууг бол улсын гавьяа жүжигчин Сүрэнгийн цэрэнд олгоор анх дуулж амьлуулж ирсэн байна. За цаашлаад бол маш олон залуу дуучид энэ дууг амьлуулад, дуулаад явсан байгаа. Одоо хамгийн их хүмүүсийн сэтгэлд хүрж байгаа сүүлийн үеийн дуулалт гэвэл pop дуучин Дэва Саран туяагийн дуулснаар Миний ээж гэдэг дууг хүмүүс маш сайн сонсож уярж байгаа гэсэн үг. Тэгэхээр анхны хувилбарыг нь олох гэсэн боловч харамсалтай нь ерөөсөө олдож чадаагүй. Би бүр анхны хувилбараар нь сонсохыг маш их хүссэн. Ер нь гэхдээ ингээд байгаа байхгүй. Энэ дуу ингээд одоо ингээд дуулахын ингээс бодохоор ер нь тийм баяр хөөрийн дуу биш л дээ угаасаа. Тэ? Угаасаа л нэг юм ээжтэй хандсан бүр чин сэтгэлийн нэг юм арай хэлж амжаагүй юм шиг тийм үгнүүд байгаа байхгүй. Яг тэгж одоо байсан байгаа байхгүй. Одоо ингээд бодохоор. За сонсогчд маань зөндөө олон комент өчөж байна. Унши. Энэ бол уншсан дээр ах. Энэ ер нь за тэр дээрээс явъя. За манай ээж залуудаа найр болгоноор дахиухан дуулдаг байсан гэж. Дахиулан дуулдаг байсан дуу гэж юм. Тэгээ энийг бүр тэгж хэлсэн байлаа. Ээжийн тухай дунгийнхгүйд хамгийн түрүүнд санаанд ордог дуу. Найр наадам дээр банк дуулагдахгүй өнгөрдөггүй дуу гэвэл энэ дуу гэж хэлнэ. Тэ. Гэж бүр тодтогч битсэн байлаа. За ямар амар түүх вэ? Гадаа явж байгаад тэсэлгүй уйлчлаа гэсэн. Харин тийм амар юм байлээ. За тэгэд дууны түүхийг сонссон чинь бүр сэтгэл рүү зоогдож штэ гэж. Аленкеваж гэсэн бас уйлаад авсан болтой. Даваа сүрэн баяр маань бүр уйлчлаа гэдэг чинь. Ээжигээ бодоод ус уйлцуунаа гэх чинь гинэ. Манай аялагч оюун. Баярлалаа заяа. Үнэхээр сайхан түүх байна шүү. Мэдэж аммаар юм байна гэсэн байна. Нүрээ дахиад будгаас гинэ. Харин тийм ээ. Ойлгохгүй уулын тэгсч байсан юм аа. Тэгээ заяаг хараад уйлчлаа гинэ. Гүрэлжсэн биш. Тийм байна. Миний ээж сайхан заяаг хараад уйлахад бол битэрийг хараад тавьширчихгоо. За. Заяада баярлалаа. Хайртай шүү гэсэн байна сонсогчдоос нь. За миний охин хөөрхөн юм аа гэсэн байна. Заяаг хэлж байгаа бол та. Ээжигээ энэ дууг дуулахаар жоохон байсан болохоор ичээд байдаг байсан. Хүмүүс уйлаад сонсдог байсан. Сая л ойлголоо гэж. Хүмүүс түүхийг мэддэг байх шиг айгүй бол. Үгүй нэг мэдгүй хаа. Яг зүгээр ээж бодогдол магадгүй л тийм. Тийм шууд тэгж бодогдож бас сонирн болж. Яг түүхийг мэддэг хүмүүс Бүрэл нутгийнх нь байсан. Тийм бах, стол тийм бах. Өнөөдөр энэ нулимс миний сэтгэлийн дотор орлоо. Энэ түүхэн гинэ. За удахгүй ээжтэй очноо. Хайртай шүү ээжээ гэж манай Даваа сүрэн баяр гээд манай хоолны эзэн. Тийм тэгээд нэр нь тийм болсон дээ. Яг зохиогч нь амьд сэрүүн байхад нь энийг одоо ингээ олж мэдээд үлдээсэн нь бас завшин юм да тий. Харин тий. Завшин юм да. Бид нар зарим олон дууны түүхийг бол мэдхгүй бид нар бас байгаа шүү дээ тий. Маш олон дууг. Маш олон дууг. За баярлалаа заяа. Би яаж юу руу орд юм бэлээ. Тэгээ үүнтэй холбоотойгоор ер нь бол нөгөө нэг зохиогчийн эрх гэдэг асуудал маш их хөндөгддөг юм байна л да. Тэгээ одоо ч гэсэндээ зохиогчийн эрх гэдэг манай байгууллагын хувьд ч гэсэндээ зохиогчийн эрх гэдгийг бол маш их хүндэтгдэг. Өөрөөсөө хайрладаг. Өөрөөсөө дандаа л оюуны өмч зохиогчийн эрхийн дагуул гэж юм хумнуудаа ажиллаа хийж явдаг штэ тий. Тэгээд яг энэ мундаг хүмүүсийн бичсэн зохиолыг залуу дуучид маань маш ихээр ингэж хуулбарлаж авж яаг гинэ. Хуулбарлаж аваад тэгээд түүнийгээ за зохиолч нь амьд биш юмаа гэхэд гэр бүлийнхэнд нь хүний урманд ерөөсөө хил дуулахгүй гинэ. Харин тийм манайх тийм соёл сураагүй тий. За энэ дууг нь ягаад гэвэл үр удам нь үлдсэн байгаа гэд ингээд үр удам нь тэгж гашуудаад байгаа байхгүй юу. Сүүлийн яг нэг зүгээр нэг сонирхолтой ч байх нэг юу хэлэхэд бол дуучин Rocky гэдээ байгаа шүү дээ. Rocky гэх юм уу, Rookie гэх юм уу? Rookie юу те. Rookie-гийн хурим гэдэг дуу байгаа аахгүй юу? За. Энгэрт минь дараа гэдэг нэг юм дуу эдээ. Тэгсэн чинь энэ дуу юу вэ гэхээр 1964 онд яруу найрагч Пүрвд Оржийн бичсэн Хайргүй гэвэл би яан вэ гэдэг нэртэй шүлгийг нь шууд тэр чигээр нь юуг нь ч өөрчлөхгүй хуулцсан байгаа аахгүй. Бас тэр хамгийн амар нь тэр тоогруу янзын хүүхэл дээ. Тэрийг бол маш муухайгаар болгосон гэж хэлээ. Яг үндсэн үг аялгаугаар нь ашиглаж ирсэн байж болно. Гэтэл үгийг нь бүр эвдээд тэр бол аюул тоогруу янзын хүүхэл дээ. Тоодог бяцхан ангахаа тий. Тэрийг яасан зүгээр бид нар бол нөгөө нэг үзэгчд ер нь урлаг бол
одоо аюу хатуу гэж ярьдаг. Шалтгаан нь яг бодит үнэлгийг үзэгчид өөрсдөө хийж чаддаг. Нэгсэндээ бандаж чаддаг тухайн бүтээлийг. Нэгсэндээ манай Монгол улсаас нэг тэрдэл дээрээ сурчмаар юм байна. Нэг нуснаагаал дургу хүмүүстэй дургу гэдгийг илэрхийлж чадахгүй. Нэг яаж магадгүй нэг хотлаа нэг бүлээн нэг юм палдаг те. Хотлаа нэг дүр хэсгсэн хүмүүс баацгаагаад идэв штэ. А гэтэл одоо гадны соёлтой гэх юм уу хөгжиж байгаа. Хөгжсөн үндсэн нууц бол ерөөхдөө ингээд нийгмээрээ буруу зүйлийг ингээд үгүй ингээд бантчдаг. Тийм учраас солонгосууд энэ дээр аюу хатуу. Сая physical Asia болоход оролцож байгаа хүмүүсийг шалгаруулж авахтай шалгуултын дотор нь асуултууд нь өмнөх түүхүүдийг нь асуух. Харин тийм Үнэхээр бүлэд одоо Дэвид Тингийн дээрлэхэлд оролцож ирсэн үү? Энэ одоо ингэж ирсэн үү, тэгж ирсэн үү гэдэг нь тухайн хүнийг алдартай болох нь ойлгомжтой учраас болох гэж байгаа учраас яг тэр одоо ёс суртахууны нөхцөл байдал нь аюу чухал байгаа. Тийм учраас хэрвээ шоу гарсны дараа тэр нөгөө муухай зүйлүүд нь гараад ирчих юм бол шоуд нь нөлөөлөх учраас ашиг олонд нөлөөлөх учраас гэдэг дээр аюу анхаарсан. Нэгснээ Солонгос улс бол хин нэг уран бүтээлчийн уран бүтээлээр нь дамжуулаад одоо эсэргүүцлэн гэдэг нь тэр үнийг одоо зах зээлийн эдийн засгийн орчинд нь одоо үзэгчгүй болчихно гэдэг чинь тэгэл тэр хүн цаашаа явж чадахгүй болно гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгж бүл идэж тэгж нэгсэндээ гадуурхдаг, зүг гадуурхалт. Яг тэрэн шиг бас одоо монголчууд тийг сурчмаар. Яагаад тийм монголчууд нэг талаас нэг тийм нэг юм хөгийн бүлээн байд юм болоо гэж би бас боддتي. Яг нэг тийм иймэрхүү зүйл дээр бол чин шударгал байх хэрэгтэй. Ер нь хатуу байх хэрэгтэй тий. За баярлалаа. Ингээд түүхэнд булангаар бол заяан байнга юм дууны ч гэдэг юм уу. Дандаа өөлөл гэж шүү. Шилдэг математик авч орж ирээ. Бүхэнд хүргэх болно. Зарим байнга ойлгохгүй штэ. Зарим нь бол гоё байх. Памперс гэж байдаг. Инех юм аа. Нүдэндээ зүүчдэг тий. За түүхэд болоо ихтэй гингүүд ингээд амар бизнес санаа орж ирсэн шүү. Нүдний памперс. Энэ хүн юм харахгүй байх юм уу? Юм харахгүй байх юм уу ингээд. Харангаа ингээд нөгөөт ингээ шингээл. Доор наах юм бэ тийм үү? Нүдний шилнэ. Доор наах юм бэ тийм үү тэр памперс. Гой санаагааз. Гой санаатай чи бизнес болгоё л та. Нөгөө нэг Элон Маск биш гэ нөгөөтг нөгөө Марк Зукерберг нөгөө нүдний шил хийж гээд хийгээд байгаа штэ. Тэрэн дотор нөгөө нулимсны памперстай памперсгүй нүдний шил хийж. Гаргачих юм бол зүгээр юм бэ. Энэ чинь ингээд ийм мэдрэмж гардаг гэдэг шүү. За одоо тэрэнд ороод нэг юм уугаал тэгээд нулимсд гарахаа очдөг болоо. Сүүлийн дүүгийг сонсё. Наад нулимсны памперсыг чинь байна уу юу? Бас хай те юуны багад байгаа ч юм билүү. Тэнийг юм ярьсных юм чи тэнийг юм л үргэлжлүүлээ заяа. Бас өөр юм байсан юм уу те? Тэнийг биш юм байсан юм. Би зүгээр холболт хийж байгаа царай. Ямар нэгэн байдлаар тэнийг юм ярих хэрэгтэй байхгүй би. Тэгжиж арахгүй болохгүй байгаа байхгүй. Ийм амар айхтар уур амьсгалын цаанаас би намайг яаж өрлөгөө чирж оруулж бод сонсохгүй шүү дээ те. Би хэлсэн шүү дээ. Биш. Уг авахгүй. Ийм тэнийг юм байдаг шүү дээ. Би энэ яг нөгөө түүхийн юунаас юм энэ роял маягийн нэг тиймэрхүү үе одоо классик одоо сонгодог те энэ ихэстэйдэс ихэмсэг байдлын 100 аягүй дуртайхгүй. Энэ бол 17-аас 19-р зууны хамаарх тэр үйл явдалтай одоо. Яг нь дайн тулаан бас байсан. Гэхдээ урлаг соёл бол жинхэнэ одоо өөр төвшөнд байсан. Өөр төвшөнд тэгсэн шүү. Тэр хувцлалт тэр ингээд хүмүүсийн соёл. Гэтэл тэр үед штэ нэг тэнэг юм айгу соёлтой дайн тулаа хийдэг гэсэн байна. Айгу соёлтой. Нэг юм зогсож байгаад ингээд соёлтой дайн тулаа гэдэг яа тий. Гээ сайн буудаараа гоё зүгээр жагсаж ингэж байж байгаа. За 1 2 3 будаа буудалцаад соёлтой. Нэгэндээ түүх удахгүй. Ингээл тойроод ардсан зогсоод урдлынх нь ууршаа яваад гүүж мүж таашаа болохгүй. Олоод байгаа юм уу? Юуса кинон дээр гараад идэг штэ тэр чинь. Кино юм уу юу? Кино яриад байгаа юм уу? Гэхдээ ингээд хоёр талаасаа игнэн зэ цэргүүд нь. Дайны хүртэл соёлтой. Буун угаасаа мангар удаан цэнгэлдэг. Тийм учраас нэг л буудна. Тэгэхээр ер нь төрүүлж буудсан л анх юм биш үү? Үгүй эрүүл тулаан гэд байдаг штэ нэг юм дүвэлддэг штэ хоёр хүн хоёр дэш ингээ алхаж жагаад эргэж хараад зэрэг бууддаг хгүй. Тэр тулааныг яг тэр шиг гэхдээ дайн юм цэргүүд нь олноороо Тэгсаад зогсдог байхгүй юу? Тэр чинь би гайхаад байгаа байхгүй юу? Гаргсаагаар өөдөөдсөн гэдэг ахаа. Тэр айгүй соёл шүү те. Уртлын хүнээ буудах уу? Соёл та нар тэр тэнэг хэний ч буудж болно. Тэнэг вэ шүү дээ.
Би ясаг тэгж боддог байсан. Тэгээд тэг хүн шарахтаа тийчүүд бас хойноос цэрэг цагдаа юу лээ эмнэлгийн албанд гүйжрээ чирээ явах та тий. Тэр зайд ингээ нөхөж арийнхын цэрэг нь угшиг алхаж орж ирдэг. За яшгаа наа чи ямар балаа юм бэ наа чи. Харин тийм. Тий. Үгүй харин энэний учрыг хэлэх гээд байхгүй юу? За наа чи. наа чи сони юм байна. Сони юм байна. Ямар учиртай гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй юу? Мэдээ л та. Би ер нь ямар нэг юм учрыг тайлах хэрэгтэй юм бэ? Учрыг тайлдаг. Чи бол яг өнөөдөр юу болсон юм бэ? Чи бол дууны түүх. Би бол юмны учир. За. Учир Зангилааг тайл. давс чи ямар чухал бай гэдэг Тий. тэр тэнэг цэргүүд. Тэр цэргүүд ямар Энэ бол зүгээр Францын дайны тулааны бас өрмөц юм тактик юм байна л да. За. Гэхдээ тэр бол чаттай тий. үгүй үнэхээр одоо Гэтэ баг үр нөлөөгөө өгсөн болоод ярьж үр байгаа. нөлөөгөө өгсөн болоод тэр Францын тэр дундаа Түүхэн Наполеоны бичиж айрам байгаа. штэ. Тий. Хэрвээ энэ тактик үр нөлөөгөө өгөөгүй байсан бол Bonaparte. Наполеон тийм амар том байлдан дагуултыг хийх боломжгүй байсан. Одоо бол бид нэр тэрийг тэнэг гэж харж байна тий. Тэгж байна. Гэтэл энэ тактикийн улбанаас Наполеон гэдэг хүнийг бид нар мэдэж Францын армийн тэр том байлдан дагуултыг мэдж байгаа байхгүй юу? За. За тэгсэн Тэр чинь сонир байгааз харин айгу сонирн биш тий гоё яриалга ороод. Чи санагчлаа бүр. сонир байна. Жохон сонирн байдгадах юм. Жохон сониороо байж. За баяртай гэж. Би ингээд гоё ингээд Гүг. За яг Наполеон тэрийг хэрэгжүүлдэг юм байгаа. Бусад эргэн тойрны онцгой бас хэрэгжүүлсэн юм. хэрэгжүүлсэн. Одоо шил англи мангл бол тэднээс суралцсан. Яг суралцдаг байна тийм балаа. Би юм асуу. Юу. Одоо ингээ өөдөөсөө игнээ зогссон гэж байгаа шүү Тий. дээ. Тэгэхээр дүрмэн зөвхөн уртлын хүнээ буудах байгаа юу? Эсвэл хажуудлынхын ч буудчихлах уу? Гүг юу гэж уртлын. Тэр зайлаа юм чинь. Зүгээр л загсаал очдөг. Зүгээр л ингээд бөөгнөрөө шамбаарлаа. Тэр нь яг урдлынхаа буудаад байх чинь байхгүй. Буун угаасаа тийм олигтой онойчгүй зэ. Онойчгүй. Зүглүүлж байгаа аваад. Энэ нэг олив далив гэсэн нөхөр юм уншиж хардаг бол. Тий. Одоо энэ Яг тайлаад байна би. энэ утгын тайлаад. Ингээд байгаа байхгүй. Яг яагаад тэгдэг гэсэн учруудыг нь хэлье заяа. За. Ер нь бол нь шүү дээ тий. Буун суугасан. Ерөөсө хэд хэдэн шалтгаан байна. За. Тэрний гол шалтгаан нь суурь шалтгаан нь тухайн үеийн бууны технологи байна. За. Буунасаа их хамаардаг байсан. Яагаад тэгэх болсон бэ гэдэг шалтгаан байна. Суугал юм. Яг гэвэл тэр 17-аас 19-р зууны үед ингээд ашиглаж ирсэн тэр ихэнх үеийн тэр дууг мушкет буу гэдэг байсан тий. За. Тэгэхээр энэ бууны онцлог нь наривчлал дэндүү мó. Зүгээр таамгаар Яг хэлээгүй юу? наривчлал дэндүү мó. Энэ биш үү? Тэгээд дахин цэнгэлэхэд удаан байдаг байсан заяа. Тий. Тэр нэг цэнгэлэхэд ойролцоо 30 секунд ордог байсан. Тий. Нэг бодаад цэвэрлэгээл 30 тоолно нэг. Тэр хооронд өөрөө оногдно. Үгүй тэгээд зөрүүлээд бууддгүй юм биш үү? Буудна. Онохгүй л байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ зэрэг энэ нөгөө наривчлал маш муу учраас нэг хүн ингээд одоо дангаараа нэг имийг онох нь магадлалын хувьд бол баг байхгүй. Онохгүй гэсэн үг. Нэгсэндээ нэг имийг онохын тулд олонлаа будчихж онох магадлал тэнцээ ихсдэг гэсэн үг байхгүй юу? Олонлаа будчихж. Эдгээр чинь бас ихэмсэг байхгүй юм. Тий. Бас ингээд. Одоо нэр төр бас яадаг тий. За тэгээд тийм учраас цэргүүдийг игнүүлээд нэгэн зэрэг ингээд буудуулдаг байсан. За. Тэгэхээр олон сумыг нэгэн дор ингээд чиглүүлээд илгээхээр одоо ямар нэгэн байдлаар онох магадлал ихсдэг. Магадлалын Тэгээд үйлээр бас сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ ингээд жигсэж мэгсэж орж ирж мэрж байгаа нь бол бас л их одоо сүртэй харагдах нь тий. За тэгэхээр ийм аргыг хэрэгэлдэг байсан үнэхээр Наполеоны нөө эсрэг талынхаа юуг одоо сүйтгэх дамижийг үүсгэх магадлал их байсан учраас Наполеоны цэрэг ингээд энэ ажиллаадсэн юм. Ажиллаад байсан байна. Тэгээд энэ бас ойрхон зайд тусгал нь байдаг байсан билээ. Харин тий Энэ 70-аас 80 метрт гэж байгаа байхгүй. Бараг тулж ирээд Бараг сэлмээ өрөө дөөдөөс нь гүүхэд амжихаар юм байна тий. Тэгээд хоёр дахь шалтгаан нь болохоор зэрэг энэ Франц мэдээж яг энэ тактикаар ингээд амжилтанд олсон шүү дээ. Тэгээ ялангуяа энэ Наполеоны үед гээд байгаа шүү дээ. Наад чиг сэтгэж байгаа хүмүүс байсан л байгаа шүү дээ. Сэлмээ өрөө гүүжил байсан байгаа шүү дээ. Тэнгүүт нь игэн зогсож байгаа л өөдөөс нь буудаал зогсоогоод гэсэн байна. Бас энэ дотор нь шүү дээ 3 шаттай явдаг гэсэн юм. За. Эхлээд яг ингээд сэрэг бодогчд гээд байдаг гэсэн л тэр нь цөөхөн тэгээд яг ингээд үнцэн ихтэй ингээд гүдэг бас энэ тэнд ингээд очиж яадаг хэсэг хүмүүс байсан юм байна. Яг тэргүй гинэнд явдаг. Тэгэнгүүт нөгөө тал нь паниктдаг байсан гинэ. Нөгөө зогсох хөстө зүйлүүд чи ягаад гүйтээд байна гэдэг. За тэгэнгүүт багны хэлбэртэйгээр 2 дугаар хэсэг орж буюу ингээ багны хэлбэртэй жигсэж очдөг. 1-р 2 дугаар хэсэг нь. 3 дугаар хэсэг нь багны хэлбэртэйгээр ингээ цуваа хэлбэртэйгээр жигсэж очингуудаа хилээ очиж дэлгэгддэг. Яа сүртэй. Яг шугам бол ингээ хэлбэртэй. Яг тэр болоход чинь нэг юм чухал байсан баа.
Яг гэвэл тухайн үеийн айрамд нь шүү дээ. Жинхэнэ юм хэлээд ойлгодгүй гарууд их ордог гэсэн. Тариачин, мараачин тий. Ингээд тийм учраас тэр хүмүүс хэрвээ тараад ингээд байх юм бол нэг юм хийж чаддгүй байсан юм байна. Нэгдсэн команданд оруулж чаддгүй байсан юм байна. Тухайн үед чинь нөгөө радио ч юм уу одоо хоолойны чангаар бахирж байгаа шүү дээ. Хоолойны чангаар бахин эсвэл бөмбөр ашиглана. Эсвэл бүрээ ашиглана. Тэгжиж та нар ингийн шүү, тэгэн шүү гэдээс. Гэтэл Францын цэргүүдийн амжилтанд хүрсэн шалтгаан нь энэ харилцаа холбоог ойрхон игнэж гиснээр илүү амархан ойрхон болгосон юм. Нэгсэндээ бүх тэр нөгөө нэг одоо чи ойлгох хамаагүй. Юу гэж хэлснийг л хий гэж хэлэх шаардлагатай аюул олон цэргүүд байсан гэсэн үг байхгүй. Тийм учраас одоо тэдний ингээд нөгөө ойрхон байсан нэгдсэн нэг командаар явуулахад нь тусалж байсан шүү дээ. Энэ одоо нэгтгэгшил нь аюул тийм чухал үр гүйцэтгэсэн юм байд юм байна. Тийм учраас цэргүүд одоо яадаг. Дээрээс нь урам зориг нэгсэндээ цэргүүдийн сэтгэл зүйд энэ аюул чухал нөлөөлөл. Миний хажууд нэг амьд хүн зогсож байгаа чинь тий. Хамтдаа алхаж байна. Заяа шивдэг байж шүү дээ. Тэр мортог нь буудаг тий. Тэгэхээр дайн тулаанд тэр одоо нөгөө ганцаардахгүй юм бол айдас мэдэрдэг гинэ. Айдас мэдрүүлэхгүй тулд тий. Тэнгүүд нэгсэндээ эр зоргийг одоо сэтгэл зүүн юм яа тооцоолж явж байгаа. Тийм байна. Сэтгэл зүүн ажиллах юм байна. Сэтгэл зүй болон за нэгдүгээр хоёрдугаар команд гуравдугаар бууны оновчтой байдал байгаа байхгүй. Ямар стратеги хүн байсан бэ? Үгүй харин тий. Тэгээд өшөөнийг чадсан гэдэг нь өшөөнийг бас шалтгаан нь шүү дээ. Тухайн үед морин цэрэг бас нэлээд хүчтэй аримд ордог байсан юм байна л да. Тэг. Морин цэрэгтэй юуны эсрэг байлдах хамгийн зөв тактик байсан юм. Ягаад тэгэхээр зэрэг ийм тархаа ингээд хэрэг дайрдаг байсан бол морин цэргүүд тэр дундастаа зайтай учраас дундуур нь давкаал сэлэмдэл ингээд бодоо олгон штэ. Яг тийм. Харин багшилчгаа зэрэг моринд нэгсэндээ давхих зайгүй болчихоо гэсэн үг байхгүй юу? Тэгээ морин хүнээс үргэх нь шүү. Тэгэхээр нэгсэндээ морин цэрэг бүгд игэн зогсчоод нөгөө жадаа ангичих нь шүү. Морин цэрэг дайрж орч чаддгүй гэсэн. Яг энэний эсрэг. Зүг. Тийм учраас одоо энэ одоо юу яадаг Чингисээс сурсан юм шүү гинэ наадах чинь. Наадах чинь Чингисээс сурсан юм шүү наад Наполеон чинь гинэ. Магадгүй л. Тий. Тэгэхээр энэ бол энэ армиг хамгийн том чухал нөлөө үзүүлж байгаа зүйл нь ерөөсөө сэтгэл зүйн том дайралт байдаг. Маасыг харуулдаг. Тэгэхээр энэ тийм учраас энэ аимшигтай арми байсан маа. Тэгээд энэ 19-р зуунаас хойш өөрчлөгдсөн. За стоочлаар 19-оор дуусъя. За. Үгүй ганцхан юм хэлчих. Яагаад тэгсэн бэ? Ганцхан шүү. Тэрний үгээр зэрэг нөгөө нэг шинэ винто буунууд гадарсан байхгүй. Буун өөрчлөгдсөн. Тэгнь. Тийм учраас одоо тэгэх юм бол шүшээ ажих гайх гэдэг шүү дээ. Харин тийм шүү дээ. Тий. Тухайн зүгээр бууныхаа онцлогоос болоод яг тэг бусад тактикуудаас болоод тэгжсэн. Одоо буу өөрчлөгдсөн учраас нөгөө нэг тээвэр хамгийн анхны машин Монголд хизээ мөргөлдсөн бэ гэсэн чинь хоёр дахь машин орж ирснээс болоод автоврын юм гарсан гэж ярьсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан буу өөрчлөгдөөд тэгээд 19 оноос одоо тийм тактикийг хэрэглэх юм бол угаасаа тэнэг нь ойлгомжтой бид нар тэнэг гэж харах нь ойлгомжтой. Хэрвээ өөрөөсөн бол өөр ах байсан байна. Одоо түүхэнд болж исэн юм байна шүү. За баярлалаа. Өстө сонин гоё мэдээ. Улаанбаатарын өглөө пүрэв гариг болгон яагаад за тэгээд нэмэлтээр түүхэнд гэсэн хоёр булан маань танд хүрч байгаа. Энэ хоёр булан бол дуусгаж боломгүй хоёр булан үргэлжилдэг. Одоо арай гэж дуусгаж байна. Радиогийн 1-р студид Эрка Боги заяа найруулагч Мизу ажиллаа. Маргааш 7 цаг 15 минутаас уулзтлаа. Төр баяртай. Хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Яп. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио